Одоо ч дахиад шинээр одоо сайн байна гэж. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Сайн байна уу? Манайхаа сайхан бензиндээ очилж гэнэ үү гэж. Тэгш содгоо сайн. Тэгш тоотой нэртэй хүмүүс сайн уу? Содгоо тоотой нэртэй хүмүүс маргаас сайн уу? Сайн байцгаана уу? Ийхүү тулгар гэж. Нэг наад би үдсээр одоо наад би нийлээ. Энэ удаагийн дугаар дээр бид Рональдогийн хорим за тэгээд одоо бас хамгийн ханд инфлюенс үзүүл нийгэмд эрг инфлюенс үзүүлдэг хөл бөмбөгчдийн талаар за тэгээд бас сакс болон бас формула нэгийг бас илүү зовхилж ярина. Бас саксны мэдээнүүд бас төгсгөлд нь болохоор хөл бөмбөгтэй холбоотой сүүлийн 8-янууд бас и талуун дээр явж байгаа. Тиймтэй холбоотой товчхон том мэдээнүүдийн талаар ярилцаад нэг иймэрхүү маягаар одоо дуусгах гэж байна. Тэгэхээр одоо угаасаа эхний энэ 7 хоногийн одоо хамгийн оргил мэдээ одоо хөл бөмбөглөхөөр сошиал медиа болгон дээр л одоо Рональдогийн хорим л шүү дээ. Тэр бүгд хэдэн сая долларын бүгдч. Гэхдээ яг хорим болох нь бол болсон те. Хаана болсон? Хин хинээг өрсөн. Төрсөн хувийн харалт дээр тэр сошиалаар тараад байгаа мэдээгэр бол зөвхөн яг тийм private бүр тийм хүмүүс л очсон гэсэн. Гэтэ сүүлийн үед энэ том хоримод ер нь дандаа тийм private болдог болчихлоо шүү. Тэний чи өөрийнх нь төрсөн бүр харалт дээр хийсэн гэж. Хин Селена Гомез нөх хин хоёрын чинь бас л нууцлын болсон шүү дээ. Тэгээ сая Кристалина чинь нэг болно гэж ясна гинт нэг өдөр болсон чи болцсон байсан шүү дээ. Яг хизээ болчихв. Өчигдөр урж. Одоо өдрийн хардаа. За өдөр модон хахмаа. Энэ шууд харчил та. Өнөөдөр ахвал шууд үс шал өөр болол нэг тийм барамц хүн шиг болтой байлаа шүү дээ. Үс нь 11-нд хийцсэн биш. 8 сарын 11-нд ч одоо ямар өдөр хийчих вэ? Ахвас 6 харсан л байлгүй дээ. 11 гэдэг чинь одоо лам мамасаа харуулт юм бол яа гэм бэ? Ер нь ямар ч шинтэй бол. Ямар ч байсан тэр өдрөө үсээ засуусан бол сүлдэн тэнэж одсон юм биш. Сүлдвэл тэнэг ба. Гэхдээ нэг үсэн нэг сонирн болцсон шүү бас нэг шарангатай болцсон байсан шүү дээ. Магадгүй харсан шүү дээ. Гэхдээ хөөхөө өөртөө зөгчл. Юуса Рональдод ер нь байхгүй байдгүй шүү. Яг нөгөө биеийн пропорцсон тэгээд өөрөө гоё өндөр нуруулаг те илүү дунжлаг юм байхгүй. Тэг яг гоё фит болохоор тэгээд цаанаас юм болгол зөгт юм шүү. Ямар ч байсан балжин юмтай өдөр өрмө байсан биш. За гайгүй. За Рональдо баяр баяр гэж. Манай зүгээс салахгүй юм 60 хэдэн жил. Одоо салахгүй. Одоо харж байна уу манайхаа ингээ бити нөхрүүдээ бас те 20 мийг ойрлоод Рональдо маань хүртэл санхүүгээр өчлөөнд хүрсэн хүн 10 жил бас ажигласан биз дээ. Энэ яг миний хайр мөн үү биш үү? Ашгүй бол нөгөө Ирина шиг маань намайг хомбцгүй. Тэгээд эхлээд хөрмөөс өмнө эхнэрийнх нь бизнесүүд явлаа, карьер нь бослоо, хамтдаа хамтарсан бизнесүүд хийж байна. Тэгээд түүний дараа ингээс гэр бүлийн тогтсныхаа дараа чимээг өхөн хөрмө хийчихлээ шүү дээ. Ой тэгтээ тэгэл ер нь тэгэл заавал олон түмүүд дэлгэх хэрэгтэй ч юм уу те. Монгол ч тэгдэж шүү дээ. Хөрмөн дээр хөрмийн найрын ширээн дээр бол хамгийн дээдлэл дээр нөгөө багийнх нь багтаа нөгөө хамт актив тоглож исэн залуу бол сад уусан тодорхой. Нөгөө нэг юу дамжуулт өгдөг гэдэг хотлаа. Өөрийнх нь оронд активд одоо Рональдо тэр би хотлаа гэж бодоод байсан шүү дээ. Арай нэг үлгэрийн зохиогоод хүмүүс чинь Lamborghini өгсөн гэл тэр бол эсвэл зүгээр миний ойлгосноор эсвэл зүгээр л яг нөгөө клубийнхэн зүгээр нэг сайн найз нь л юм байна л гэж би арай нэг хөрсөнд боох маягаар нэг бүрд чинь бүр насан бага юм гэж байгаа. Магаж бас уянгалуулаа их юм ярьдэн шнэ. Майк Тайсон ч одоо хүүн бокс ч юм бол яах вэ гэсэн жилээ чадахгүй гэсэн. Яагаад гэсэн чи манай бүх юм бэлээ орчинд өссөн. Над шиг өлсгөлэн хүмүүс эсрэг тис чадахгүй. Тэгээ хайгаад үзэхэр тийм хэлээг байхгүй. Тэг. Гэхдээ бол яг тэр найз нь бол ер нь байнга л мэдэн дээр гарч байнга л хамт нэг онгоцсон дотор ямар ч ажил юм. Тэр гэхдээ бэлтлээс болоод карьер нь дууссан юм шиг. Тэгээд Рональдо жоохон кэрлэг гэдэг юм шиг. Тиймэрхүү хүмүүс нэг нь гурлаагийн нэг нь од олчихгүй багтаа гэж. Тийм шүү дээ. юм байх чамд дахиад шүлэг өгч ил да. Чам басаад нэг лэтэ өгч ил та гэсэгэд басан шүү. Тийм үстэй. Тийм бол гайвлж. Ос нэг л хэлэх юм байна. Энээс бол амьдтай вивитэй хайртай монголч. Нэг хайрладаг. Гол нь ирсэн зочин нэг чи задарсан. Тэр хин Конор Макгрегор хин Хабиб хоёр ирсэн бол гэж. Тэр мэдхгүй тэр сошиалэр явж байгаа дандаа л тийм хувийн хүмүүс нь л ойр дотны айл болох тийм хүмүүс л очсон гэсэн. Манай Айшо Спид манаас өргөдсөн шиг санагдаад байна. Тэр гойсон л. Би юу яа. Зураг даруулсан хүртэл нөгөө Рафаэл чи Айшо Спидийг нэг тайлх таньдаг
стрим үздэг болохоор FL ч машиныг зогсоож байгаад Роналдог буулгаж тийм шүү гэсэн шүү дээ. Анх олцохтой. Тийм. Тэгвэл бол Роналдо юу гэж тэл энийг сексийн одоо баг хин юм бэ. Гэтэ одоо бол ерөнхийдөө бол нээлттэй талтай. Угсаа хүүхэд нь үздэг юм шиг үлээ. Тийм хүүхэд мөхтэй нь бол цуг стрим хийсэн шүү дээ. дээ. Бас нэг аав хүүгээ Монгол зангаар те аава манай найзтай та нэг 6 хаанч дараалж чаач те гэл. Тэр хормын бүгж нь ямар бүгж байсан. Мэдхгүй ямар тиймэрхүү сонирхдаг болохоор алмаз ч юм уу алмаз карат хүрээгүй юм шиг. $500 ч гэлээ бичээд байгаа шүү. 40 карат юм болоо 20 карат юм болоо. Тиймэрхүү сайн Тэгээ Conor Habib бизнес Conor Habib-ийг өөрсөн бол хин ихнэр нь дургуцах байсан баха. Тэгээ хүүхдийн хажууд нэг муухай ус сахалтай бүгэн зодож авчих. Тэгтээ хин Роналдо ч нөгөө нэг тийм Хабибийн талын хүмүүст айгуу дуртай шүү дээ. Гүн Хабиб Роналдо ч угаасаа нөгөө хөл бөмбөгийн клубээс гадна тэр ч одоо Арабад тоглож байгаа. Хабиб чи Араб тал руугаа их сүлжээ сайттай шүү дээ. Тэгээ нөгөө нэг Хабибийн нөгөө нэг юу байгаад байгаа шүү дээ. Бас нэг менталити байгаад байгаа шүү дээ. Тэр нь Роналдо энэ ярих төстэй байж магадгүй баха тий. Өшөр Хабиб ихнэр хүүхэдтэй юм. Гэрэлсэн шүү дээ. Гэрэлсэн нөгөө нэг бас нөгөө нэг одоо юу нүд чинь тэгж гэрэлдэн шүү дээ нөгөө нэг урдуураа. Эмгтээчүүд нөгөө нэг одоо юу шишинтэй? Юу лээ? Аслын юу лаалч гэдэг. Тий, лалын шишинтэй хүмүүс ч одоо эмгтээчүүд нь нөгөө нэг урдуураа нөгөө нэг нөмөрхтэй. Яг тийм нөмөрхтэй тэгж гэрэлжсэн зураг морог юмнууд нь бол байл ш. Гэрэлжсэн Хабибийн гэрэлжсэн зургууд бол зөнтэй юм л. Эднэр чинь тэгж байгаа бас хэцүү тий. Тэр одоо тэр нүүр нь харагдахгүй хүүхнийг хид цайлсан байж магадгүй битээ бас. Гэхдээ одоо энэ юу нүч муслим энэ цашны эмгтээчүүд чинь аягүй хэцүү тий одоо айгүй эмзэг сэдв байд юм шиг лээ. Сайн мэдэхгүй гэхдээ. Тэгэхээр ингээд Монголд ч угаасаа яг эмэгтэй юу бас арай илүү байгаа даа. Монголд бол өстой гоё тэмцээд илүү гарч байгаа. Тийм хүүсээ харьцаад одоо ер нь бол одоо талаасаа тийм үү. Тийм угаасаа эмэгтэйчүүд жоох илүү байгаа шүү дээ. Амар ялгаатай шүү дээ. Шүү гендер асуудал яриа шихгүй. Одоо бид гурав ингээл эмэгтэйгийн нэг эмэгтэйгийн тэдний эмэгтэй. Одоо эмэгтэй хүнээс таалагддаг 10 зүйл гээл яриа шаачгаад байна тий. Тэгэл дууссан шүү дээ. Тэгээ эмэгтэй хүмүүс бол эрэгтэйчүүдээ тийм байвал гоё идэг гэл яриа л идэв шүү дээ. Анд яагаад гинт энэ дээр дотроос асаад байна. Цаанаас үгүй ер нь сошиал дээр ингээ хитрхи ингэж адилхан яриулсан ингэж яа шүү дээ. Тэгэл сошиал хэрэглэх хэсэг таа. Тэгэл тийм л болоо. Өөрсөө юу вэ гэж. Өөрсөө юм да. Гэтэ тэр нөгөө нэг муслим эмгэгтэйчүүд талаар л амар хэцүү л. Одоо нөгөө нэг нүүби юм дээр ч амар юу ярьдэн шүү дээ. Бас тэр Палестины эдийн нөгөө нэг ихнэрүүд одоо улс төр за мэдхгүй юм яриад яах. Дараагийн сэдв юу вэ? Дараагийн сэдв ч одоо хорим дотроо бас ярина шүү дээ. Роналдог хорим ч өөр хамгийн амар алдартай нэг бүр бүүн болж исэн хорим юу вэ? Нөгөө энэтхийн нөгөө хүү байдаг өстэй нэг энэтхийн тэр бомбын хүүч бүр хамаг одууд руу хувийн онгоцны хэсгсэн гэж бүр чартаа маа. Justin Bieber яна хоёрыг дуулуулаа. Харин дуулуулж молуулаа. Never say never гэж та гэрнэ гэж баг хідэн давхар юм. Тэр чи хүчи байсан бол Justin-гийн оронд очиж дуулах байсан. Дуул амар мөнгө өгсөн юм шиг. Мөнгөний огтл нөхцсөн юм шиг. Өгөөд илүү бар. Тэний дон гítл өгвөл та бас энийг тэр ах нь уцаа авдаггүй. Өнөөдөр цаа чин бүр огтл нөхцсөн юм шиг. Би бол нэр гайхгүй тэр нэг гачийн тэг юмний урд дуулаад нэрвэс юм. Тэгээд тэр хин Selena Gomez тэгээд нөгөө NFL-ийн тоглогч хоёрын 20 ч бас 20 болсон биз дээ. Юу NFL вэ? 20 болоогүй л үү? Selena-гийн чи найз залуу. Биш хин Tyler Swift үү? Тий. Тэр хоёрын 20 бас мэдхгүй. Tyler Swift бол одоо өөрийнхөө ертөнцид бол зүгээр юу өстэй гаттай. Тийм шүү дээ нөгөө нэг цагаан охтуудын наачаад дэлхийн нөгөө нэг тойрон тоглолт нь бас бүүм юм. Өөрийнхөө дууны бүх эрхийг өөрөө авцсан тий амбицтай. Тий наачи эвгүй. цагаан охтуудын дунд өстэй Queen шүү дээ. Оруулаа хацаа. Хит билээ гаргаад. Чиг цагаан. Чиг ориг наа цагаан. Чиг амир. Нөө блонд гэж шараад гэдэг. Анх тэр чинь нэг гитартай тий. Та тийм гоё охтууд юм шүү. Анх чинь кантри дууч юм. Одоо юм гэхдээ энэ Justin дууч юм шүү. Кантри гэдэг чинь. Мэдхгүй би тэрийг ойлгохгүй. Арайч нийт их шиг шүү. Манайхаар гэхдээ бас дуулах юм бол манайхаар нэг хэсэгдлээ юм шүү. Гид зэгний чинь үзүр гэл нэг тийм хүлэн дуулах. Гид зэгний чинь pop юм шүү. Pop юм уу? Тийм. Pop country ч өөр яхаа. Мэдгүй манай үзэгчд чат GPT. Үзэгчд гэсэн тэр хоёулаг яагаад байгаа тэр бацаа нэг яах юм бэ? Хоёулагын short дээр хоёр малмын юмаа сайн судал.
Месси Роналдо ирч 10 насны зөрүүтэй судлахгүй яа бүтэхгүй гэж шаац үүдээ. Одоо Месси Роналдо хоёрыг насаараа л үзлээ. 10 насны зөрүүтэйг бол мэдчихгүй юм байна тий. Харин тий. Тэгээд одоо Ямал дэлхийн авраг боллоо, Европын цомд төрүүллээ гэд тэр хүний оролцооны юу лээ, тэр хүний одоо багт үзүүлж байгаа нөлөөний үлийг өөр хөлн бөхт үзүүлж байгаа нөлөө талаас яг юм байна. Тэнгуут чинь сая энэ жилийн дэлхийн авраг дээр Ямал бол үнэхээр ганцаарцсан. Евро дээр бол үнэхээр солиотой байсан. Хоёр жигүүр дээр Вильямс, Ямал хоёр бол янзлаа хийсэн шүү дээ. Тийш. Энэ жилийн дэлхийн авраг дээр бол Испани бол цэвэр тактикийн баг гарч ирсэн. Тэр тактикийг хэрэгжүүлсэн нөхөр нь Родри гэдэг хүн байж байгаа шүү дээ. Тэгэхээр бол нэг Ямал ингэчлээ, тэгчлээ гэл хаа байсан тэр нэг 18-тай бацааныг үеэ өнгөрөөж байгаа хүмүүстэй зүүрлээл ингэ сүржигнэдэх юм байхгүй. Авах медалийн тоолоо сууж тий. Арт ярих цаг бол өчнө. Өчнө олдох юм. Тэгээд хариугаа дараа дахиад биччихэрэг шээ. Дахиад өөр асуух юм байвал ахнараас асуугаарэ. Амьдралын лайф коуч мөөч асуувал хэлээд. Рональд судлаад их юм байхгүй шүү. Судлах юм одоо манай Рональдыг манай орооцол зөв хүүхнийг л тоолно гэхээс. Одоо судлыг үлдэр Ямалыг нэрийг судал те одоо судлыг үлдэр. Энэс тэр одоо нас масыг судлаад их юм байхгүй шүү. За тэгвэл одоо дараагийн section буюу түрүүн short reel-ээр ярьсан одоо хандивын талаар бас ярих юм байгаа гэж дэлгэрүүлж байсан. Одоо хандив спортын тэмэрчтэй нөгөө цалингаасаа ч явах одоо өөр хүсэлтээр амар их ер нь хандив өгдөн шүү дээ. Леброны тал дээр ч гэсэн одоо ер нь тэгэл сагснаас ямар хандив явж. Леброн бол миний мэдх юм бол Леброн степ дээр зомбол явдээ. Тэ. Леброн ч нөгөө үнгүй сургууль яад ш барьж ирсэн шүү дээ. Дотор барыг өөрөх нь музей шиг байж дээ шүү дээ. Тэгээд степ чинь бас тэгээд өгдөг юм шиг байлаа. Ер нь NBA одууд ер нь айгүй хандив юм да айгүй сайн л гэж ярьдээ шүү дээ. NBA чи угаасаа л цаанаасаа хандив шүү дээ. Бас тэгээд нөгөө нэг тий All Star-аар нөгөө нэг бас All Star-ын нөгөө нэг хоцсон багнаас хандив айн нөгөө нэг хүүхдүүдэд танилцуулаад байдаг шүү дээ. Нөгөө асрамжийн газар яа. Бас нөө юу шүү дээ. Олон нас арын албаны хүмүүст бас мөнгө өгдөг. Тэр хожлоо гэхэд арын албаныханд бүр мөнгөний заацсан байдчихлаа. $200,000 ч лөө $100,000 арын албаны бүх хүмүүс ихээр тий ч нэг багийн юу байлаа гэж бодоход цэвэрлэгч байлаа гэхэд тэгэл болчихж байгаа бох. Одоо хөлн бүгдээр бол зөндөл байгаа тий. Би болохоор яг нөгөө нэг юу яачлаа. Тэгээ ихэнх нь л ер нь энэ тийм жижиг сажиг хандив өгöd байгаа байхгүй. Гэхдээ би болохоор нэг юм юу яачлаа. Миний мэдхийн ингээ ажигласан чинь бас өөр арга замаар ингээд бас хандив нөлөөгөө үзүүлээд нийгэм дээр ингээ яваад жишээ маягаар ойлгорч. Жишээ маягаар ярьж байгаа. Жишээ маягаар гэхээр би Мане, Роналдо, Бекхэм, Салах гэдэг ийм дөрөв тоглох сонгосон. Эдгээр дөрвөлээ нэг ийм өөр маягаар тусламж үзүүлдэг. Жишээ нь болохоор одоо Сайдо Мане бол би дөрөв хэлжсэн нөгөө нэг дандаа цалингийн маргаантай багасаа явдаг гэл те яачаад идэв ийчээд идэв гэл те ер нь болж хүртэх боломжуудаасаа бас ингээл карьерийн төвшөнд бас ингээд татгалзаад байгаа юм санагдаад байдаг. Манай хүн чинь өөрийнхөө тэр төрсөн тосгон бамбали гэдэг нэг юм гол дагсан жижигхэн юм тосгон байт юм. Тэгээ тэндээ төрж өссөн болохоор тэн рүүгээ ерөөсөө олсон мөнгө ерөөсөө ингээл цутгаж идэв юм байна л да. 18-9 оноос эхлэлтэй юм. Тэгээ мань хүн ерөөсөө тэнд ерөөсөө л нэг гол дагсан хитэн нэг хувцас угаасан те нэг ийм бүтлгүү нөхдүүд байдаг байсан болж тарж байгаа. Бараг анхны шахуу сургуулийг барьсан юм байна. Сургуулийг барихтаа мань хүн Монгол мөнгөөр бол 1.2 тэрбум. Тэр чинь дээр үйт тест те. Тэгэхээр ч одоо бол нүүрнэ. Одоо энэ 19 он гэдэг чинь Ливерпулд очиж байгаа юм шүү дээ. Тэгэхээр нөгөө хөл бөмбөгчдийн англи тоглож байгаа хөл бөмбөгчдийн нөгөө татвар өндөр гэж яриад байдаг ч гэсэндээ ийм хэмжээний мөнгөийг манай сургууль зарцуулсан байна. Тэгээд араас нь дахиад чинь бүр имлэг барьж байгаа. Имлэгээ бүр дахиад нуглаад бүр 2.5 тэрбум төгрөгөөр ингээд бас имлэг бариад. Араас нь дахиад тэр им тариа, бент, шархны тэр нөгөө тоос мос юу шиприз те тэр ингээд нөгөө хангамжийнх нь ажилтнаа дахиад 2.4 тэрбумыг зарцуулж байгаа. Дээрээс нь мань хүн тосгоныхоо бүр нин ядуу айлуудаа дахиад бүр сар болгон тэтгэмж өгдөг. Тэр нь бол Монгол мөнгөөр дунджаар нэг 300,000 төгрөг мань хүн хийж дээ. Подкаст хийж байгаа. Дээрээс нь мань хүн бүр ковидоор 190 за бараг 200 сая төгрөгийн хандив үзүүлсэн. Яг коронавигийн үеэр. За тэгээд цаа ч мөр шатхуун түгэх станцад хөрөнгө оруулалт хийсэн.
тухайн бүс нутагтаа шүү. Тэгээд дахиад цаадах чинь бүр шуудангийн систем бүр каргон дээр нь дахиад хөрөнгө. Нэг тосгоныг бол ер нь босгоод ирсэн байна те. Тосгоныг бол зүгээр өстэй. Симбил гэсэн юм шүү дээ. Ингээд бүх ингээд баг ингээд шаардлагатай дэд бүтцүүдийг хангуулаа. Одоо тэнд байгаа нөхдүүд бол Тэмүгээс ингээд сайхан 4G интернетээр бараа үзэл сайхан захиалаад гэртээ өргүүлж байгаа нь бараг тодорхой. Тэгээ манай бол ерөнхийдөө өөрийнх нь хэрэглээ, лайфстайл нь айгүй бага. Манай хүн ер нь ихэнх мөнгөө бол иймэрхүү байдлаар зарцуулдаг. Өөрөө ч тэр нэг юм унт машин чинь унд юм уу? Чамирхаад байдаг. Тэгээд сэтгүүлч асуусан баг. Тэр сэтгүүлч нь бол те манайхаар радио телевизийн дээдийг дөнгөж төгссөн нэг лайв чинь баач гэж асуусан баг. Тийм. Одоо Ferrari авч ундаггүй юм та ч өвчнөө орлоготой өстэй гэсэн чинь. Ferrari авч унаад одоо дэлхийд ямар өөрчлөлт нөлөө үзүүлэх юм бэ гэсэн чинь. Ядаж нэг дэлхийд нэг Ferrari-гийн борлуулалтын менежер нэг ахиу юм ах байлгүй гэж. Мань хүн ингээд том зургаар ингэж хардаг байна. Тэгэхээр мань хүн бол бүр ингээд өөрийнх нь тэр төрсөн тосгон руугаа чиглэсэн юм маш их юм мөнгийг бол ингээд шууд эргэж авахгүйгээр ингэж өгдөг болов. Ухаанаас салах бол бас арай өөр. За салах яаж? Салах болохоор мань хүн бол Египттэй бол нөгөө нэг эвгүй гаруудад нөгөө мөнгө өгсөнд орвол нөгөө нэг тэр Египтийн нөхдүүд чинь бас цавчаа ихтэй. Авилга ихтсэн гар учраас мань хүн нэлийн тооцоотой ханддаг юм шиг. За. Нэлийн юу яадаг? Хянуур ингэж ханддаг. Тэгэл нөгөө манай хүн чинь ингэдэм байлаа. Одоо жишээ нь ингээд одоо яг имлэгт ингээд хөрөнгө оруулах гэж байгаа бол бүр яг юу нэ? За яг юунд нь би мөнгө өгөх юм? За яг наадах чи яг баталгаатай юм уу гэх тээ. Тэгээд ингээд мөнгөө хандуулдаг. Тэгэхээр яг ингээд нарийн тоочууд бол юу байгаа байхгүй. Одоо шууд мөнгө өгөхөөс илүү юмыг нь худалдаж авч өгдөг. Аа бас санаатай л. Тэгэхээр Гэтэ хандивчаас нэг өдлөө бас Монголд нэг хэсэг бүр утгаа алдаа байсан тийм. Тэгэхээр нөгөө мань хүн болохоор нөгөө авилга ихтэй газар юу мөнгө өгөх гэж байгаа учраас мань хүн бол одоо сүүлд 450 сая төгрөг орчмыг бол эмнэлэг тавьд байсан. Тэгээ хорт хавдартай хүүхдүүдэд бүр тусдан ингээд бас 900 сая төгрөгийг бас зарцуулсан. Үрх толгоос өмчийн өрөөсөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас яг манай шиг сар болгон бас тэтгэмж өгдөг. Гэхдээ тэрийгээ бүр ингээд маш одоо яг үнэхээр системтэйгээр үнэхээр энэ хөгжлийн бэрхшээлтэй юу үгүй юу намайг бас тархитах гээд байна уу гэдэг амар том анализ хийдэг. Энүүндээ бас мань хүн ингээд сардаа нийтдээ бас нэг ингээд 3 сая 500 мянган төгрөг орчмыг бас зарцуулдаг. Манай хүч бас мөнгөтэй л да. Криштиано Роналдо бол бас өөр шүү дээ. Мань хүний нөгөө нэг одоо тусламж үзүүлж байгаа дандаа хүүхдэд чиглэсэн. Одоо багаас нь л одоо засыг гэсэн үг үстэй. Тэр хүүхдүүд нь дандаа хүнд өвчтэй, идэгшгүй, эсвэл мэс заслын төлбөр төлөх боломжгүй, эдгээр хүүхдүүдэд тусалдаг. Туслахын хажуугаар мань хүн бол хизээч би энэ хүүхдэд тусалсан гэж ингэж медиагаар сурталчилдаг. За. Яг одоогийн байдлаар яг хичнээн хүүхдэд ингээ эмчилгээний зардал ингээ өгсөн гэдэг нь бол хаалттай. Зүгээр эднүүсээс зүгээр тоймлохоор зүгээр юу яасан бэ? Мань хүн 12 оноос л эхэлсэн юм шүү. Яг Манчестераас яваал ерөнхийдөө яг карьер нь Реал босч ирэл мань хүн бол иймэрхүү ажилд бол санамсаргүйгээр орсон гэх юм уу. Одоо юу яатсан бэ? Хамгийн ихний зүгээр одоо тусалсан хүүхэд нь болохоор 9 настай хорт хавдартай хүүхэд. За. Тэгээ эцэг их нь Роналдод очиод бас нэг иймэрхүү эмчилгээний зардал мардал ингээд энэ дээр жоох ингээд нэг урайлах маягтай ингээд нэг туслаад өгөөч гэсэн юм л. Тэнгуут мань хүн бол шууд эмчилгээнийхэн зардлын төлөөл явсан. Манай учраас 90 хойх шээс. Тийм. Гэвч тэр анхны нэг эмчилгээний зардлын зарцуулсан тэр хүүхэд нь бол 13 онд бол нас орсон. Тэгээд дараа жил нь бас нэг 10 сартай хүүхэд энэ бол бүр интернетээр амар вайрал болсон. За. Тэр 10 сартай хүүхдийн нөгөө эцэг их нь Криштиано Роналдо яасан бэлээ. Та нэг ингээ хэрэгэлдэг нөгөө гутал ч юм уу, футболч жерси ч юм уу, тиймэрхүү юм дээр та гарын үсгээ ингээ бичээд өгөөч. Бид нар дуудлага худалдаагаар зараад ингээ хүүхдийн эмчилгээний зардлыг ингээ хийх гэсэн юм аа. Манай хүүхд ингээ өдрийн бараг 20-30 таталт өгдөг юм хүүхд гэдэг. Шинэ төвчтэй юм хүүхд гэдэг. Энэ шин яриа явна гэсэн дарк болоо яваа тэгээ эсвэл хүүхдэд бас Роналдо бол буцалгүй бас тусламж өгсөн. Гэхдээ Роналдогийн гоё юм юу гэхээр яг хитэн төгрөгөөр яаж туссан бол тодорхой. Ер нь бол маш хаалттай. Ерөөсөө яг энэ эмчилгээний шаардлагатайгаа хүүхдүүдэд ерөөсөө гар татдаг.
тэмдэж одоо баг өнөр хөтгөө амьдарч байгаа бах тий. Маадгүй ш. Манай учраас л. Тэгээ бас өөрийнх нь хүүхэд нь бас гидсэндээ ингэсэн шүү дээ тий. Тийш шүү. Тэгээд ингээд баг нөгөө тэр эцэг их нь дандаа шамаагүй өгч гихт нь мань хүн зүгээр гээд өөрөөсөө мөнгөний гараад зардлын дагсан тий. Ааш на алдартай одоо Монголд фэн их байдаг Месси маань ер нь яаж байна? 260 саяыг бол тэр хүүхэд зарцуулсан. Мессигийн тал дээр сайн нэг видео гарсан шүү дээ. Аав сайн нас орсон те. Хүү тэр Роналдогийн коммент бүр юу вэ? Роналдо Неймар хоёр ч хоёулаа коммент стор. Тэгэхээр л ингээд Роналдо бүр дэлхийн хэмжээний бүр нөлөөлөгч болцсон байх шүү те. Дөнгөж оруулаад 5 минутын дараа тийч мараг сая хитэн золцсон шүү дээ. Лайк. Тэгэхээр миний саяны энэ 3 ярьсан үйл өгөх юм бол ингээд 3 өөр маягаар инфлюенс үзүүлж байна. Тэгээ бас нэг гоё юм ингээд бонусанд нь хэлэх Дэвид Бекхэм 22 онд нэг Орос Украин хоёр ч байлцсан шүү дээ. Тийм гот UNICEF өөрийнхөө Instagram хуудсыг шууд ашиглая. Тийм. Тухайн үед чинь 70 хэдэн сая дарагчтай байсан. Тэгээ шууд яг дайны үеэр яг хүүхдийн эмнэлгээр болж байгаа процессуудыг бүгдийг стори хийжсэн байхгүй. Тэгээ тэр сториг нь Ирина гэдэг Украиний эмч. За одоо яг дайны үед хүүхэд төрөхөд ийм одоо ийм хүндрэлтэй байна те. Бөмбөгдөлт одоо ингэж явж байна. Нэрэн эмчлийн ингэж явж байна те. Ийм маягаар ингэ сториуд яваад ингэж Бекхэм бас ингэж мөнгө гаргахгүй мөртлөө нийгэм дээр ингэж бас нөлөөлөл үзүүлж байгаа. Тэгээ тэрний ачаар тэр эмнэлэг рүү Украин руу бас маш олон тусламжийн бараа бүтээгдэхүүнүүд бас очсон гэдэг. Очсон шүү. Гэтэл одоо манай Монголын инфлюенсерүүд одоо хаана юу хийж байгаа юм бэ? Монголын инфлюенсерүүд бол одоо ер нь ихэнх нь Шангрилад сууж байна. Зарим нь орой хүүхдийн зуугаар баар саваар явд оншоочлаа явуулж. Одоо улс төрийн томчууд бол тагтаа хоололж байна, хурал дааж байна те. Тэгээд нэг амар баясгалан хийдэд очиж хүүхдүүдэд нэг хэвийн боовн дээр чихэр асгаж өгж байна те. Тэгээ нэг шүтдэг лам дээр очиж нэг тэрэндээ нэг улаан хүрэн өнгийн лаанд авч өгч байна те. Өнний ажил нэг тиймэрхүү те. Тэрнээс доош гарууд нэг хэдлээ инфлюенсертэй хүмүүс нь яаж нэг 6 сарын нэгэнд нэг асрамжийн газар очиж хүүхдүүдэд нэг уудтай бэлэг өгч байна те. Тэгээ тэрүүгээр их попордог те. Тэгээ нэг хүний амьдрал нэг нэмэр болцсон юм шиг ингээд мэтэр яриа тэрийгээ бараг бүүстлээ байгаа юм те. Монголын инфлюенсерүүд бол бүр түүхий цаашаа явна. Тийм. Багцсан будаа агшааж байгаа юм шиг. Одоо ийм хандив өгдгийн хүмүүсийн юугаараас эсрэг талнаас байна л да. Одоо энэ тамирчдын нэг одоо юугаа алдсан тамирчид бол их байна. Одоо карьера өөрийнхөө тэнийг үдлээдээс үйлдэлүүдээс бүр NBA-д бүр тоглох ирэхгүй. NBA тасараа тоглохгүй бан аа. Гэхдээ тэр одоо манай e-спорт дээр ихэд одоо тэгэл тим Украин тим тоглогч шин тэгэл бан ингээл насны бан авлаа гэхэд зарим нь ингээл стори оруулж чад нэг бэмбэд суудсан ингээд $1,400 байгаа байхгүй. Ингээд энэ бол юу ч биш гэл ингээл. Тэгэл тэр яриа мэрийг сонсохоор тэгэл одоо надад алдах юм байхгүй би угаасаа сайн тамирч биш боломжоо толтолно ашигласан гэл тэгээ явж. Энэ хиний одоо миний ярих гэж байгаа юм бол би шууд нэг өөрийнхөө инстинал зүгээр шууд товч ярьчих. Хин Дэнер нагад тоглолтос одоо ч хин ч хаашаа орчлоо MPC ч Майкл Портер Жуниор гэж тоглогч идэв. Тэрний яг төрсөн дөө Джон Т Портер гэдэг тоглогч байсан байхгүй. 2 м 8 см-тэй төвийн тоглогч. Дэнер нагад тийм Майкл Портерийн дүүн. Тэгээ энэ ч нэг бас NBA бэртлийн болмос болоод нөгөө дараатлагдчих чадаагүй. Тэгээ байж байгаа G лиг нэг хөгжлийн лиг тоглож байгаа нөгөө NBA л орж ижсэн байхгүй. Нөгөө нэг бас арын алга биш арын алган цаашаа ер нь нөгөө нэг танил талагтай болохоор дэмжлэгээр одоо нөгөө нэг хоёр тал 2-way контракт гэдэг шүү дээ. Тэрүүгээр ингээ орж ижсэн байхгүй. Тэгээд мань хүн тоглож байгаад нөгөө нэг мөрий тавьж эхэлсэн байгаа байхгүй. Нөгөө бетэн дээр өөрөө эхлээд нөгөө нэг найзынхаа хаягаас 13 удаа бит тавьсан байгаа заа. Тэнгүүдээ юу хийж байгаа юм бас. Одоо өөрөө тоглолтод оролцож байгаа шүү дээ. Тэнгүүдээ тоглолтод оролцож явах явцдаа нөгөө нэг оролцож штэ. Тэнгүүтээ шууд оролцож явах явцдаа шууд нүд өдвэд байх юм уу? Эсвэл ядраад энэ өвчин сэтгчлээ гэдэг бол маш шууд ингээд эхлүүлэн гэдэг. Хамаагаас хэлж өгөхгүй байна. YouTube чинь аавдын уран зарим бандаад байсан шүү. Оо бандах юм байхгүй штэ. Угаас энэ чинь ил таны тэр BEU гэдэг үг мөг чи хордог гэсэн шүү. Ямар тач мөрөөдөө. Тэгээд тоглолт мөрийг бас цаас хайдаг. Тоглолтын дээр оролцсон байгаа штэ. Тэгсэн мөртлөө ингээд тоглож ийснэ гинт ингээд нөгөө өвчин сэтрээд тэгээд ингээд нүд өдвэд ингээд шалтгаанаас болоод ингээд суугаад тоглолтоо өрхөө явчихдаг. Тэгж орхиж явахынхаа өмнө тоглолтод орлохынхаа өмнө нэг мөрөө төвдөх хүмүүст
би статад хамгийн багаар ингээд стат ерөөс үзүүлэхгүй гэн. Тэнгүүд нөгөө хүмүүс нь амар их мөнгөө шууд нөгөө хамгийн бага стат дээр нь тавьчихдаг. Тэгээд ер нь 3 удаа тэгж ингэж яасан ба баригдсан ба. Тийм үйлдэлээрээ. Монголын хөл бөмбөрчөөд битүү биш. Старын ч юм уу. Челсигийн. Тийш нөгөө үгүй шүү дээ. Одоо нөгөө сүүлд чинь бас гамблтай холбогддог одоо алдартай ш тонаали юу вэ? Тонаали зоослсон тий. Тэгсэн одоо нөгөө яг Челсид ирж байгаад одоо дөнгөж бан дууссан нөгөө Украин нөгөө шар залууч бас тийм юутай оролцсон. 2 жил болчихсон. Үгүй 2 3 жил болоо. Одоо л талбайд зээлэр нэг хаашаа явсан. Тэгээд тэр чин бүр ингэж юу хийж байгаа юм зэ. Торонто Raptors-тэй 2 2-way контрактор ингэ тоглож байгаа шүү дээ. Жилэгтэй ч тоглодог. Тэгээд Торонтодоо ч тоглодог гэсэн үг байхгүй. Тэгжиж Торонто Raptors-ийнхаа тоглолтод хожигдно гэдэг юм ингээд өөрөө хүртэл тавьдаг гэж байгаа байхгүй. Тоглолтын дээр тоглож иж тэгэхээр ингээд тоглолтыг нэргүүлж байгаа гэсэн үг байхгүй өөрөө. Манай Монгол руу ч бас орж ирээд хэсэг бүр эвгүй болоо хэвчээ. Гинт 3-0 гэжсэн жоохон байжсан 5 3 мороо гэдэг. Тэгээ NBA зүгээс NBA нэг комиссар Адам Силлер лайфтайм бан хийж байгаа байхгүй. Бүх насаар нь ингээд NBA болгоно харьяа нөгөө G-лиг эзэж дахиж тоглож болохгүйгээр. Портланд бас дасгалжуулагч нь тийм байсан гэдэг. Тэгээ NBA иймэрхүү тоглогчдод тийм. Тэгээ шалгаад эхэлсэн чи FPI-аас оруулсан ч гэлээ хүмүүс. Тэгээ шалгаад эхэлсэн чи наа чи өөрсдийнхөө баг болон багийнхаа эсрэг тавьдаг байсан юм байна. Угаасаа нөгөө нэг одоо NBA-д чинь статад амар байгаа шүү дээ. Энэ тоглогч дээр одоо амар их дүнгээр 2 3 удаа ингээд нөгөө одоо no time гараад ирж байгаа шүү дээ. Нөгөө нэг тавьдаг одоо нөгөө нэг юуны аптер нь тэр тоглогч дээр одоо амар хэмжээний мөнгөөр ингээд 3 4 удаа ингээд хүмүүс мөнгө аваад хахаар одоо тэгээ чи стат харж л байгаа юм чи. Тэгээ баригдаж байгаа байхгүй. Тэ. Тэнгүүд тэгээд тэр одоо аппликейшн нь тавьж байгаа газар ч гэсэн NBA-тэй бас харьяа гэрээтэй байгаа байхгүй. Тэрэн дээр одоо зүгээр тэгж юу тавьж бит тавьж нэг ашиг олж байгаа хүмүүс зөндөө байгаа тий. Тэнгүүтээ NBA тэр хоёр дээр ингээд хоорондоо ашигтай гэрээтэй юунууд байгаа байхгүй. Тий. Тэгээд тэр хүн ингээд насаараа бандуулсан байт юм аа. Одоо тэгж өөрийнхөө тэр тэнэг үлдээс болж. Эцээ манай хүмүүс мөнгөтэй бодоод зайсан. Одоо ингээ хийх ажил юм чинь зоос тавьж болно шүү дээ. Тий, одоо болно шүү. Одоо тавихааргүй мөнгөө баг олдсон юм шиг. Гэхдээ энэ нөгөө нэг спортод амар юу үзүүлж байгаа байхгүй. Спортын үнц нь сагсан бомбог болон тоглолт үнэн шудраг явагдаж байна уу гэдэг дээр амар эргэл яриа дуусгалттай бастай яг байдаг тийм ба. Юм яриагоо тажуунаас орж ирээд тах юм. За чи гой тооч дуусчих. За дуусчлаа шүү дээ. Дуус. Тэгэл ер нь хамгийн чанс тий. Тийм спортын нэг сагсан бомбын тоглолтын үнцийг нэг айгу бууруулж өгсөн л гэдэг юм бэл ер нь нөгөө хожигдож хожиход чинь тийм сэрдээлэхлээ шүү дээ. За энэ тоглогч энэ шүүгч ингэ шачлаа ш ийм авчлаа шүү гэсэн юм ороод иж байгаа юм. За чи Орс юу хуцаад байгаа. Орсын одоо манай алдарт нэг хороо гэдэг нэг юм биш шүү дээ. Тэр чинь одоо Барса-Марсагийн юм дээр явж л үйдэг үстэй. Дээр сүүл танд би утсан дээр чинь татаж өгсөн. Яа нөгөө тэр чинь бүх юм дээр л явж идэв шүү. Тий. Бид нар зүгээр Монголд зүгээр юу байгаад байхгүй юу ч байсан хоригддаг. Харин хоригддаг нэ бороо шийдвэр санагдав. Молгон хүмүүсийн л хийж байгаа ажил байхгүй. Тийм. Гэхдээ тэрийг гой ингээд таниулах хэрэгтэй байхгүй. Миний ойлгосоор л альва юмыг энийг одоо яаг бол ингэдэж шүү. Тэрийг яаг бол тэгдэж шүү гэд ойлголт өгчөөр нөгөө хүн чинь ингээд шал энэ ингэдэг юм байна. Тэгдэм юм байна. Гэхдээ тэрийгэ журмаар ч юм уу тэгхгүйгээр ингээд заримыг нь бүр хууль болгож бузарлаа. Заримыг нь бүр ингээд хориглол тэхээ болох хэрэгтэй. Тийм. Түр зургийн юм нэг фомонуудыг бол журам заавал юм болгоныг ингээ хорих нь над бол бороо. Тэгээд NBA дээр бол одоо тэгэл нөгөө нэг амар сахлах гутасаа болж амар их нөгөө нэг ирээдүгөө алтан ч юм уу эсвэл хүлээлтнээс доогуур байдаг тоглогч нар бол бас амар их гэдэг те. Оо сакс хөл мөр ялгаагүй. Өсөглөн тоглогч гэдэг чи өөрөө тэгээд бүх юм дээр л өсөглөн байгаа хөө бас яг. Майк Тайсон хүртэл амьдралын мэднэ өстэй. Ямар юу өстэй яа илийн баалаа юм шиг л идэж уугаа шоудаа зодтолтой болж шүү дээ. Тий. Тэгэл нөгөө нэг хин Йокич хүртэл тэгсэн мөртлөө ингээд амар тоглогч нар заавал NBA дараахтаар ингээд хамгийн дээгүүр орж ирэхгүй байгаа байхгүй. Йокич Мокич баг 40 хэд мичээ дээр реклам
зурагт ингээд зурагтын нөгөө нэг реклам дагавар нэг Jokic Denver-аагаад тэд дээр сонгогдлоо гэдэг дараатар ингээд орж иржсэн баг. Тэгсэн мөртлөө одоо саяхны хүртэл NBA хамгийн шилдэг дэлхийн хамгийн шилдэг тоглогч байлаа шүү дээ. Тэ? Тэгэхээр ер нь ингээд юу гэмээр ч юм дээ одоо нэгт сонгогдлоо гэдэг одоо тийм амар мундаг гэсэн үг биш. Уур чадвар юм шүү дээ. Наацх нь 1000 авьяастайгаа чи сахилга батгуул тэгэл нөгөө бэлтгэлээ хийхгүй удмаас тэгэл булчингийнхаа юу мэг алдаал тэрнийхээ бэртэл аваад нэг жил 2 жил өнжин тэгтэн форм нь гарна те. Заяан ч баг л одоо LeBron-ыг орлно гэж гарч ижил шүү дээ. Анх Pop-рал. Тэгэл нөгөө нэг хин чин ямар баг үлээ тэр чин. Заяаны багч. Заяаныг авдаг чинь юу орлоо? Pelicans шүү дээ. Тэр чин тэгэл нөгөө нэг гэрээ ихтэй эцэг одоо ээж мэж ах дүү нарын настай бас амар кэрлэх хэрэгтэй болж болоо тий. Одоо манай хамт чин сүүлд нэг сонсгоо шинэ гэрээнд нь одоо ингэ килограмын заацсан гэдэг байна шүү дээ. Энэ жил хэдэн килограммаас гитэрэхгүй шүү. Тэгээ ер нь явж тэгэл тэр тоглогч тэгэл NBA нэгдүгээр сонголт мөртлөө дандаа тэгэл жил болгоно л нөгөө нэг жингийн асуудлаар ярьж явсаар гал одоо хүртэл тэгээд одоо ураг байгаа мó гэж байна. Тэ эднээс ч бараг сүүлдээ тагарчлаа шүү. Үр мөнгө дээр бол 8 дээр чинь гол тоглолт хийгээд байгаа нөхдөж агентууд яг драфт дээр ингээд бас 1 2 биш үү. Тэгэхээр драфтыг бас тамирчныг 1 2 лөө оруулах ч бас агентийн л бас чадвар л та тий. Бас ингээд тодорхой хэмжээний хөрөнгө маркетинг. Дээрээс нь тэр чиний тэр одоо хар угаарынхаа тэжээчүүд хүүхдүүд чиг нөхдөд өндөр очивол өөрийнх нь авах хувийн ч гэсэн ихийг л авна шүү дээ. Тэгэхээр бол энэ хөшгийн арын нөхдөд бол энэ бас тамирчны карьертэй байна. Одоо та нарын драфтын талаар кино үзье гэвэл тэр нөгөө нэг NFL-ийн нэг драфтын тийм кино байдаг ш. Драфт дэй хичээлөө. Тэр бол айгүй гоё харуулдаг шүү дээ. Янис тоглолч кино байдаг шүү дээ. Тэрийг би яасан амтдаг гэх. Тэр миний драфт дэй юу яг хүмүүс нөгөө гол гэх кино яриад шүү дээ. Гэхдээ яг жинхэнэ уран сайхан кино. Яг тэр хөшгийн арын тийм сүүлд нөгөө хиний тоглолт харагдав. Хиний Бразилийн нөгөө нэг дамгт тоглогч дөнгөж сайхан насардаг хэм блэ? Пиле юу? Пилегийн кино гарч ирсэн шүү дээ. Латиг авчихсан. Тэг Пиле шүү дээ. Марадона манд латиг авчихсан. Пиле шүү дээ. Тий. Сайхан насарсан Пиле шүү дээ. Чи хайта. Пиле нэрээ нас авчихсан юм. Амьд юм уу? яхаа анзаад гэнэс. Тэр юм бичээд байх шиг л. Пиле нөгөө Премьер Лиг тоглож байгаа бол Хөгшин шүү дээ нөгөө дээр үү? Тий? Энд хэмжээ насарсан. Оо насарсан 22 онд латиг авчихсан. Кино нэдэг байхгүй сайхан би үзсэн. Respect Pile. Миний яриад байгаа чинь нөх драфт day гэдэг энэ одоо яг драфтын цаана юу болдог судалгаа шинжилгээ яагаад нэгт орж байгаа тамирчин хоёрлоо драфт руу онж ийн. Спортын кино дундаас одоо нэг юу байгаа санагдаад тий. Англ дөрөв гэдэг нөгөө нэг карьер ингээд тоглолт нэг тэрний нөгөө нэг юу нэг гоё юм аа нэг өөрийнх нь нөгөө нэг тий бас өөрийнх нь юу ордон шүү дээ тий. Нөгөө бөмбөг эзэмшилт нь ингээд орж ирдэг байхгүй. Хөгшин хүний дөр тавьж хагаад тэр нэг үцгэд нэг ностальгик гэлээ юу лээ ностальжик гэлээ. Ностальжик чанар нэг айгу өндөр санагдаад байдаг шүү дээ. Айгу гоё. Тэ? Тийм үгүй юу? Анкл рүү. Одоо өөр киног гэвэл бас зөндөө гоё кино байгаа. Орж ирэхгүй л байна. Тамирчны замналыг бас сонгох гэдэг чинь ингээд гамбл байсан. Сор нэг бодлын сурдлаа гэхэд бас энэ арай гайгүй байх хувийн насны бодол нэг бодол их юм шиг санагдаад байна. Мэргэжилт дипломтой. Леброн ч бас киногоо хийгээ яваад байгаа гэсэн. Тэгтээ одоо Леброн үнэхээр аюусгаа одоо тэгэл бэртлээ бол 1 жил яатсан хүмүүс ч хайраа биз. тамирчин байх хэцүү тий. Тэгээ чи одоо миний бодвол 50-50-ийн гамбл гэж бодоод байгаа шүү. Одоо би нөгөө солонгост ажиллах миний доор нэг юу яасан нэг 3 сар нэг солонгос залуу ирж ажилласан байхгүй юу. Ааха. Залуу хөл бөмбөгч юм байсан. За. Надад бичлэгнүүдээ үзүүлээл жижигэн техникийг харуулсан бичлэгнүүд амжуулт өгж байгаа бичлэгнүүдээ үзүүлээл тий. Ийм бичлэгээр яах гэж байгаа гэсэн чинь энэ клуб руу явал тийм ээ. Өөр юм тий ерөөсөө сонгох клубтыг гэрээ хийж чадаагүй. Тэгээ аргаа ороод цагийн ажил хийж явж байгаа тийм байхгүй. Харин тийм тэр чинь ингээ сагсчин болох ч ингээд нэг NBA-д ингээд нэг удаа ингээ ороход амар хэцүү гоц тий. Хүсэл тахгүй одоо өчнөө 1000 залуучууд байгаа. Тэгэхэд ингээд зарим нь ингээд азарч юм ингэж орсноо өстэй бет тавиад тэнэгтэй наачна гэхээр дээрээс нь тэгээд орлоо гэхэд тэгээд талбай дээр гараад чи юу ч болж байна шүү дээ. Бэртэл нэг нь солиорол хамаг юм алдаал тэгэл тэр чи цалин чинь нэг их сонсогдож байгаа мөртлөө тэр чи алсын зайд нэг офсуудаг нөхөр чинь сар болгонд тогтсон юм аав ш. Нөгөөд чинь нэг хийцэн гэрээд 2-3 жилийн дараа санхүүгийн хэцүү байдалд орно. Тэр нөгөө солонгос залуу харчаад бас хүүхдээ шууд спортоор ингэж тууштай явуулж бас. Харин үнэхээр нэг тасарцсан бас тийм юм байв. Яа тэр нөгөө юу яатсан ингэж машиныхаар хөрх хийдэн бөмбөг шпитээ бас. За. Тэр нэг хоолны дундуур бас хөрхэн тэрийг өмсч өнгөрснэ.
Тэр үнэхээр хүсэлтэй. Тэгээ ингээ надад ингээ техник мэйх үзүүлж байгаа байхгүй. За. Жанглаардаж манглаардал тий. Тэгээ одоо би тэрийг оны гээл тий. Цохиж мохиж байгаа. Тэгээ хажуунаас нагал бас тасаргаал харагдаж байгаа надад бол. Тэгтэл мань хүн зүгээр тэр нэг дотоодынх нь хийх. Та тэр хар евро оруулчих гэсэн Falcons. Тэгээ юу юм шүү? Алдах хөнгөн юм шүү. Хүүхэд нь бас тэгээ спортын мөрчлөө юм тэр ч юм уу. Гэлчээр залуу цагийн ажлыг хийлээ. Доктортой шүү дээ. Би бол одоо хүүхд хүсэл нь тэнд байгаад байдаг. Иймд ингээ бүрэн цагаа зарцуулж чадахгүй ингээ дунд нь үлдчихэ. Би бол одоо хүүхдэд үнэхээр авиас бол эртгээл за миний хот болий дөө гэж. Ганц бас авиас биш болчиход шүү. Авиастай 1000-аас тэгээд нөгөө нэг юу байгаад байна шүү дээ. Авиасаас гадна нөгөө нэг түргэн самбаачлах чанар ч юм уу одоо эвдэгтэй мөчөж яг яаж чадах вэ гэдэг бас юмуд амар зориг хэрэг гаргаж чадах вэ юм. Магадгүй шүү. Тэгтээ би бол бас амар нөлөөлөд идэв шүү. яг тамирчин болоход бас авиас ер нь их хувийг яг шатын одоо нилээ яадаг л гэж бодчих. Үнэхээр авиастай бол их нилээ олон хүний шатны дээгүр гараад тэрийг нэг жоохон тэр одоо тэсвэр юу жоохон сахилга готараа нэг жоохон ингэчихэд тэгэл цаашаа ингээл явчих. Яри гэж бодсон. За. Одоо яг ингээ гоё харуулж байгаас. Авиас нь байгаад ингээд одоо яг мэрэгжлийн тавцан дээр хөл тавихад тэнд нөгөө нэг нарийн систем байдаг гэдгийг хүүхдүүд ойлгодог байна. Аха. Тэнд нөгөө тактикийн шилжилт нь юу байдгийг яг одоо энэ профешнл байх одоо наад авиасын чинь хөгжүүлэх юунд ашиглах талаар ямар систем байдгийг тэр клубын соёл нь юу юм яг хэрхэн мэрэгжлийн байх юм гэдэг чинь өөрөө бүр шаал өөр юм байдаг болохоор хүүхдүүд яг тэр шилжилтэн дээр алдаад тэгээ бэтметгээ солиороод эсвэл тэгээ ийшээ тийшээ. Өөдөө бас хэд жоохон доо ер нь тэгчтэй юм. Эсвэл нөгөө хамраас өгдөг ч юм уу тий. Азар дебют тоглолт нь гоё болчихдаг ч юм уу тий. Магадгүй. Тэр нөгөө нэг тэр одоо авиас нь байгаа тоогдох нэг өөр тэгээд системд орох гэдэг чинь нэг өөр. Ойлгох жишээ нь одоо Эндрик шүү дээ. Анх Реал дэрэгтэй амар л ирсэн. Хүүхдийн ахтамжнууд жижиг багтаа тий хоцорж моцроод очдөг байж болно авиастай тий. Яг нэг хоцорж очиод үеийн дундуур очиод алж хайчаал 3 гол хийчээ суудаг хай гэртээ харьдаг байж болно шүү дээ. Гэтэл мэрэгжлийн яг баг дээр очиж тэр систем дээр чинь тийм байж болохгүй байна. Хөгжүүлэлт бэлэн байх хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгээ сагсан дээр бол нөгөө хэн биш шүү дээ. Жамронт ч уул амар эс шүү дээ тий. Оноо авахд үнэхээр амархан байсан. Easy амар тогтдог амар намхан. Мөртлөө амар класс амар мундаг тоглож байгаа байсан байхгүй. Тэгэл нөгөө нэг өөрийнх нь нөгөө нэг би яг таны хэлдэг чинь би тоолол амар ихсэн тий. Тэгэл нөгөө нэг шууд нөгөө болохгүй нөгөө нэг юунуудыг үзүүлээд эхэлсэн байхгүй. Celebration-уудыг. Тэгээ NBA тэрийг нь эхлээд ганц 2 удаа нэг өрсөөс юм а тий. Харж үзьегээд яг нэг одоо юм будаж байгаа юм юунууд чинь нөгөө нэг NBA торгилдог вэ гэхээр өмнө нас нөгөө нэг тиймэрхүү нөгөө нэг багийн 2 тоглож хоорондоо мөрөөдөө хөзөр тоглож байгаад тэр нөгөө нэг цөмрөөд хоорд нэг л буу ингээ шагалгаж исэн удаа гарч исэн байхгүй NBA локер рум дотор. Тэгээд тэрнээс болоод нөгөө NBA-ийн чинь тиймэрхүү юм дээр айгу эсрэг. Угаасаа нөгөө Америкийн нийгэмд чинь тэр нөгөө буудалтын тийм ч угаасаа л хэцүү шүү дээ. Нэг сургууль руу ороход тэр нэг өглөө нөгөө дээрлэхүүлдэг нөгөө эвгүй гараад чинь буу манай юунаас нь буу аваад либро ч хүртэл хичээл одоо нэг пив авч чадахгүй жоох хүүхдүүд яаж ингэж буу авч чадаад байгаа юм. Тэгээд хийжсэн улсууд нөгөө нэг иймэрхүү хүүтэн зэвсгэн дээр бол жоох имзэг ханддаг тий. Гэхдээ нэг бодлын бас одоо ингэж над руу одоо ч ингэ тэр 3-4 м нэг том битээс дагална гэдэг ярих одоо буудна л хэвчтэй би одоо өөр яа. Чи бол буудах. Чи бодох. Тэгэхээр ингэж Америкийн тэрийг бас ингэ үүсэх хэцүү байгаа. Тэгээд жам оронд ч юм болохоо тэгээд өөрөө тийм аим хүүд амьдралтай. Тийм өөрөө тийм аим хүүд амьдралтай биш байхгүй нөө гангста амьдралтай. Тийм биш мүү тий зүгээр энгийн нэг баян хэлээ хүүхэд байжж одоо ингэж хаа нөгөө нэг юунаас нь тэгээд бандсан да угаасаа NBA угаасаа. Гангууд нь одоо чи үтер би ч бол одоо тэрнээс хойш энэ тэгээд жам оронд юм тэгэл нөгөө Memphis-г баг нь хүртэл бандсан шүү дээ тий. Тэгж байгаасаа Portland руу явуулсан шүү. Дуул нь бол шүү дээ. Яг үзэх үнэхээр гоё идэг гэсэн. Яг нөгөө Westbrook-ийн нэг яг залуу үе. Westbrook маань сая зодог тайлсан. За манай хүн ч зодог тайллаад ярих юмгүй трипл дабл байдаг гоё ховцлоо үүсдэг ахтай. Одоо яг нөгөө нэг NBA нөгөө нэг оноо point guard дуудын одоо нэг хамгийн өөр нэзтэй тий. Амар тогтдог. Холбогч мөртлөө амар ингэ тогтож ордог. Ер нь бол амар хамгийн гоё үеийн л тэр нэг OKC-д байсан л бах та. Тэрнээс OKC-д нөгөө MVP болдог үед. Тэрнээс өмнөх одоо нөгөө Golden State-тэй нөгөө нэг тоглодог байсан үед эдэн штэ. Тэр үед дээр л өстэй өгөхийн Westbrook бол үнэхээр амарс.
хөл бөмбөгийг хараад тахна калашны нөхдүүд чинь жоохон Ирвата гэдэг тэгтэй. Калашны гэдэг. Одоо нэг асуудлыг шийддэг нөхдүүд. Наа чи юу жоохон задгаа шүү дээ. шууд ингэ тарихаа унтраах хэрэгтэй. Юм бод амьдрал нь ч нэг тийм нэг эвгүй те. Бас нэг цацаа залгаатай бас нөхдүүд бас байдаг шүү. Би одоо тэгэл клач авахтаа яг л юу ч боддгоо шүү. Тэгэл чамд калач авч ирсэн түн. бэл гэд миний нэрий чи клач бай. Доотлын шийдэн дээр. Биш ээ би нөө CS 2-оо ярьж штэ. Миний фейс гэдэг чи миний бичлэг байдаг штэ профайл дотор бүр. Ахын тийм хогийн үзэхгүй. Бар хэрга ицсан штэ. Гэхдээ PS юу ярьж арай өөр хаа. Биш компьютерийн клач CS 2 ярьж байна. Тэгээд дүүсээс 2 ч гэсэн өөр хаа. Би шин тэн дээр олон клач авсан штэ. Тэн дээр калаж гарах одоо нэг том тэмцээн дээр одоо нэг сакс юм уу эсвэл хөлбөмбөг юм дээр калаж. Зүүн калаж. Сүүлийн нэг юм уу гэж эхлэхдээ. Тэр PC-нд чинь тэгэл надад надад итгээд нэг дөрөв хажуу сууж байгаа чи. Би чи ганцаараа хөлтэй л. Гол тэнцсэн байх чи хаалгач өөдөөс очиж. За Би өөдөөс тэр хаалгач чинь тэрштэйг чинь байж үйл чи яах вэ? Би бол одоо раунд 12 11 12 байхад би бол нэг эсрэг 3 мөр авчихсан. Наадгаа тэмцээнд орсон болж яах. Тэр чинь нэг фейс дээр тэгэж калаж чи гэдэг ах шиг дуулаа мүлэнд орж. Тийм юм би наваа өрөхгүй байгаа чи яаж авах юм мөрөн хараад пүү чаа тэнгэр. Тэр мөрөн яг яад юм чи хараад эцэг чи юу жинк месси цааш бөмбөг өөрт нь яг цавуутай юм шиг. одоо ямар ах болсон бэ? Одоо бүтэг. Одоо мэдгүй сураг алдарсан. Одоо жинхэнэ мөрөн болсон гэж. Тийм Монголын лиг дээр тоглох гол шигшээд дуудаг тал чинь гаднаас ирж байгаа байхгүй. Тэг яг би чинь хүлээгээл үзнэ гэл. Яа талбайн төвд яг бөмбөг аваад эргэж мэргэж байгаа. Пүү чарт. Хамгаалагчаас бөмбөг аваад ирэхэд пүү тэр арднаас хоёр нийчгээ зүгээр зомогдох. Одоо нэг эмэр өө нэрээ. Одоо нэг Аз наадам болоод байгаа шүү дээ. Аз нэг наадмууд болоод байгаа шүү дээ. Нөгөө тэмцээнүүд Монголын шигшээ мөшөө яваад байгаа шүү дээ. Сайн нэг Ойлоо болсон шүү. Тэгээ сакс. Одоо Монгол нэг бас тоглох л хата тий. Хөл бөмбөг үү? Сакс. Ирж. Тэгэхээр нэг ганц үзчихсэн сайдэлээ гэж. Мөнгө авахгүй гэх. Тийм яг гарангууд нэгээс ахиалаад үзчихвэл. Та хоёр яг үзэж чадлаа. Одоо ингээд саксыг бол үнэхээр мэдгүй ба. Гэхдээ нөгөө нэг Монголын шигшээ багийн энэ нөгөө хурдцтай хөгжил чи өөрөө бүр амар хурд явж ш. Тэгэхээр чин би яалтчгүй л ингээд үзмэр л санагдчих. Хоёр тэг яг үзэх юм. Инхи од мод чи хармаар аль улстай тоглож байгаас нь бизнес тэр инхи од наалж өгсөн юм шүү тий. Ялсан. Гэхдээ тэр сүүлийн тоглолтын дээр жоохон би Гэхдээ 15 онооны зөрүүтэй болсон ч ингээл эхлэе шатаа шүү дээ. Шууд ингээл шүү дээ нэг юм блокллаа. Лашаа тэгэл барилаа шээс. тэрний дараа оноо тоглолтын оноо. Тэгэл 2 дугаар хагасч би 4 дугаар хагас эхэлснээс хойш нэг ч оноо аваагүй жаал нэг хин 3 оноо Барсаны 3 оноо хийж 3 оноо л авсан ш 4 дугаар нөгөөд нь 20 бараг 30 оноо авсан ш. Яг тэгж нөгөө өөрийгөө хурцлдаг байх. Гэхдээ бол хэрэггүй юм байна тий. Тийм манай тэгээд ер нь 15 оны зөрүү гарахад л тэгэл Яг Азад бардаа л хийсэн. багтаа шүү дээ. Ер нь яхаа салгасан тоглолтыг үзүүлдэг. Тийм. Ер нь тийм реакшн багтай тий. Гэхдээ хүлээлттэй байгаагүй тоглолт ихэд бол тест амар тоглосон. Манай хэд бол ер нь бол үзээтэй л хэл. Угаасаа л одоо амар хурд өгч байна. Гэхдээ арай л хордно бас. Манай хөл бөмбөг одоо дээр би бичлэн үзсэн зэрэг юу болоод байгаа юм бэ? Хэдийн нэгнийхээ хөл дээр албаар гიშгэж юм шиг хэл. Бид Монголын хөл бөмбөг зүгээр бүх болсон шүү. Би бүр тэрийг хараад бүх болсон. өмнөөс нь тэнд одоо талбай дээр ямар ч ээдэг ёс юу ч алга. Балтаар нь гарч ирснээ зүгээр зогсчихсэн залуурууд тааклдэж орсоо нөгөөдг нь хөөрхө хөлөө бүр оноо шүүгч ирээд баг чи яаж байгааг ингэсэн чи энэ наа чи ингэснээр дээр нь гიშгэ гараа явчихсан. За би тав бүр амар гоё юм яриа заяа. Мэргэжлийн Монголын хөл бөмбөгийн лигт золбоо ТV-г үүж явна гэдэг бол энэ зүгээр жалгарсны шинж ихгүй юу? Өш нэрэ хам явж илээ шүү. Тэр хүний тэр Солонгос 5 10 жил ийса ийсэн хүн одоо мэргэжлийн лигд ирээд тоглоод гол хийгээ явж ийн гэдэг энэ Монголын хөл бөмбөг жалгарсны. Би бол тэр анх анархуг тоглоход л байлгасан. Манайхаа одоо нэрээ уучлаа энэ бас. Үгүй энэ бэд одоо iShow speed орж ийн гээ бодтоо. Айгу тэнэг өөс. Ингээ баг жаа дээгүр нь бар салтан дээгүр гараа явчих байлгүй дээ одоо. Яг iShow speech яг тэр нөө бас чинь entertainment талаасаа тэр чинь гоё юм баггүй. Золбоо ТV яах юм бэ одоо? Үгүй сүүлд бичлэг оруулсан. Хэлэх юм хэлэх үг олдохгүй байна. Үйлж мөйлээд шүү дээ. Амьдралын минь сүүлийн лиг Одоо ингээд энэний золбоо ТV-гийн нус нулимс Монголын хөл бөмбөг төөж хэрэггүй нэрээ.
Тэр одоо манайх одоо зүгээр энэ хувь хүний үнэхээр одоо тийм унтсан гэсэн үг одоо бүр нэг ютубер ах одоо ирээд тоглох хэмжээний гол хийгээд юм шүү дээ. Ийм л жалгал лиг болчиход байна шүү. Өөрөө тийм одоо ер нь юу явд юм. Одоо эхэлсэн явж байгаа шүү. Үгүй одоо манай сошиал одоодаа сакс сайн тоглодог нь хэн бэлээ? Тэр чи одоо саксны дээд лигт ороод 3-аас нүүлгээд тэгээ бодлоо гэж. Манайхаа одоо юу яах юм бэ? Монголын хөлбөмбөгийн тоглолтыг үзэх юм бол тэр арын 2 хаалга монгорхоо. Дэрэн гэж баг юм тийм байна. Дэрэн үү яалч уу? Ой тэр сүулт ч хоромхон юу хоёр тэр миний үдсэн дээр бичлэг. Би бүр тэрэн үзээ тийрээ. Бүр доор нь олигтой хүмүүс нь бүр яа пэц та эднэр яана. Яг нөгөө нэг анх яг хүүхд рүү чиглэсэн юм гоё зүйлийг гаргаж ирээд Монголын хөлбөмбөг салхи оруулсан уу? Оруулсан. Оруулаад бүр илүү гарч байгаа. Дэрэн бол насны ангилд хүүхдүүдийнхээ ангилд бол дэлхий дээр бол даалтай баг болсон тий. Тэгээ дээрэс нь хөрөнгө оруулалтыг ч гэсэн маш сайн хийдэг. Дэрэн дээр одоо хүүхдээ аваачаад үгүй гэхэд бол одоо оочн дийлдэх байх жишээ. Гівчиг цаашаа бол юу ч байх. Яа тэгэхээр л хэцүү шүү. Цаашаа тэр хүүхдүүд чинь томроод зардал нь ихсээд тэгэхээр хэцүү шүү. Ай. Ханд имээ. Миний ханд имээ очих гэж. Имээ очих юм очих. Яг та орлоготой өмнө тэнд хөлбөмбөгөө тоглоно уу байна. Гэхдээ би бол нэг бодлын бүр гайхсаа энэ дээд лигийн болов эсвэл сонирхчийн лиг тоглоод байгаа юм болов гэсэн чинь. Дээд лиг. Одоо За нөгөө юугаа ярья. Нөгөө нэг доод нь ч юм золбоо ТV ямар ч хэрэггүй л. формулагаа ярья анда. юу ярих юм бэ? Түүнээс хариу юм. Хүмүүс юм ягаад формулаг мөнгөтэй хүмүүс нь үзээд байна. Ойлгомжтой шүү. Чи формулагийн уралдааныг дагаад чи одоо өнөөдөр Яг юу нь гоё дээ. Чиний чи яагаад үздэг вэ? би чигрээ өмнөхөр баян байсан бол тэнд чинь те. Тэр одоо тэнд хэдийн шар октод байж ин тэгээд хүрээлэл маань те тэнд мөнгөтэй залуучууд байна гой юм ярьдаг хүмүүс байна. Vibe нийлээд enjoy шүү. Чаавас энэ манайхны хүүхдийн 100 юм ба те. Тэгэхээр тэр чинь тэгээ гол нь үзэх нь наад болчоо одоо юу ингэж үздэг. Тэр чинь одоо нэг тойрог чинь ингэж бараг хэд тойрд 50 60 тойроход эхний 5 тойрог нь үзээд анзаа авна шүү дээ суугаад тэгсний дараа ингээ бүгд ингээ юм умаа хэдэ тэр дотор ингээ олхио тэгээд сүүлийн тэдэн тойрог эхэллээ гэхэд нь ирээд бас үздэг гэж. Тэр орондоо нэг бизнес мэдс ярих юм аа яриа. Тэр чинь тэр уулзахынтэйг уулзаа тэгээ явж идэв. Хүрээлэл томрол. тэр дотор байгаа тэр 50 тойрог 50 л ингээ үзнэ гэж байхгүй шүү дээ угаасаа. Эхний зааныг өсрөө 5-аас 10-т нь яг ерөнхий байрлал тогтоол анзаа авна. Тэрнээс хоошоо яг алс алсад яг сүүлийн 5-10 дээр нөгөө эцсийн сумаа тавиал нөгөө хэд ч бас чичирж байгаа. Тэрийг л харж байгаа. Манай бүх ч ихсэн адилхан. Дундуур нь гараад Нэгийн давааг угаасаа тэгэл манайхан чи нээлгчээл тэгэл нэг 5 6 маргаагаас л үздэг өстэй. Тэгээ ч одоо дундуур нарайгаа гээ те. баячуудын Оноос чи нарай эхэлж байгаа. авра өнөрцөн газар юм бидтэй. Тийм шүү дээ. Шийдээ ивент итгэж байгаа цагийг харалт. Rolex, Tacmac. Тэгэд Inbeg Rolex ивент итгэж чинь итгэхгүй. Inbeg чивтер шиг л хүмүүс үзсэн. Ойдоо Rolex. Тийм. Тэгснэ тэр нэг тэр морь зөрөөр тоглолдог нэг сонин нөгөө нэг юм чинь. Rolex чинь тий. Тэр чи Rolex ивент итгэж чинь тэгэл. Rolex-ийн хамгийн лагшри юм уу? Сая Gucci гэдсэн үгүй юу? Тийм шүү дээ. Gucci чинь тэгэл одоо саксны баг хөлбөмбөгийн баг итгэхгүй мөртлөө тэр нэг Францын Alpine гэдэг нэг сонин багийг л ивент итгэжлээ шүү. Мөнгөтэй хүмүүс олж Тийм мөнгөтэй хүмүүс үздэг юмнууд байна тий. Газрын тенс. Газрын тенс гэж одоо бүгд Холливуд эзэрч миний үздэг юмнууд чинь газрын тенс байна. газрын тенс гэдэг гоё шүү. Мэдхгүй би ойлгох Тоглоход гоё шүү Гоё дээ. шүү. Гэхдээ бет явахд гоё шүү дээ. Энэ дугаар баг бологлоо. Өө энэ яг одоо бараг шууд бага. Нөгөө төлөө бүгдээ би бав тавихгүй. Тоож үз юм болоо таа гэж шүү. Үзэл болоо шүү. Тийм шүү. Энэ гурав яг тийм хойдол болсон юм сурч. Сурчлаагүй шүү дээ. Тэгээ газрын тенс ер нь аюу үзээд гоё шүү дээ. Тэгээ хэнийг мэдэхгүй нэ Серена Вильямс лөө эмхтэй. Одоо эмхтэйг нь бас үзэнэ. Угаас эмхтэй л гарч байгаа шүү. Ахаас моо сэрэлттэй. Чи юм гэлээ. Эмхтэй чи юу яад ш юуп өмсөд цохилтод юуп намираад авах тэр Чиний бодлол өөр шүү дээ. Чи ч ондоо бодолтой авраатай хүн шүү. би чи хярсцсан юм Сая бүгдээсээ ярьж шүү. Тийм шүү. Би одоо газрын тест үүч мэддэг. Тэгтээ тэднээс нэг паны дуусчаад шүү. Тэр орсон юм. мэддэг. Тэднээс нэг паны юм нэх болт юм аа нөгөө нэг бөмбөгний гүйдэг хөөхтүүд авир унааш. Тэгээ манайдын нэг авра нэгтэй эго өндөртэй. Үзэж байгаа хүмүүс ингэ таг дугаа байж байгаа. Түш. Яахан гот дугуулсан гоё яалаад шүү. Тэс тэр бас нэг явдлын респект гэж. Тэр бол хүмүүс респект гэж хүндээ мэдрүүлж шин.
Тэг формула тэгээд яг яадаг болоос. Чи яг яагаад юунд нь дурлж үздэг вэ? Тэр машины моторын чимээг сонсоол тэ тэд нар ч бас ингээд гоё ингээд дотор нь суугаад ингээд реакшн тайм нь ингээд ингэж уншгаал тэр чинь би ч бас бэлддээ шүү. Амар кинонод ус байдаг шүү те. Чи диза үзэн гэнэ голч. Аа. Галзуу урдаг шүү. Ferrari нэг юу ирж өрсөлдөд идэг үлээ. Ford чинь нэг Америкийн нэг Tascamaчлаа 24 цаг уралддаг нэг. Өөг нь формул нэг ч одоо мото спортын ноён оргил байсан гэдэг байна шүү. Авто спорт өөрөө тэгэл автомашины хөгжилтэй орнуудын гэсэн. Тийм. Машин чи өөрөө эдийн засгийн амар том. Тэшээ шин тэрийг одоо ингээд ер нь томчууд сонирхдаг байж байгаад ер нь ингээд одоо тий уламжлагдаад явцсан гэх юм уу? Яаж гэх юм уу да. одоо ингээд болж байгаа хотууд нүртэл аль та Монако тэгэл Парис, Английн хотууд байна. Тэгснээр Азаас Шанхай, Хонконг, Солонгос руу ирэхгүй, Япон руу ирэхгүй. Сингапур руу өөрсдөө яг нөгөө язгууртан маягийн хэдэн үеэрээ Бентли унтсан тий. Тийм. Хүмүүс өөрсдөө. Тэгээ тэр формула 1 дээр одоо ингээд формул дээр ашигладаг шинэ технологи чинь дараа нь бидний яадаг машин руу орж ирдэг гэдэг байхгүй юу? Ерөөсөө тэнд төрүүлэхийн тулд шинэ инновац. Тийм шинэ инновац зохион тэгээ шинэ бүх юм л тэнд туршаал тэрнээс амжилттай болсон юмуудыг одоо машин үйлдвэрлэдэг нөгөө ард нь байгаа би Mercedes Benz энтер чинь энийг яг хэрэгжүүлвэл зүгээр юм байна гэд. Тэгээд нөгөө машин чинь өөрөө нөгөө хурд хүчний бэлэг тэмдэг учраас амар том маркетинг болчтой байна л та. Тийм шүү. Жишээ нь одоо Mercedes Benz төрүүлэлээ ихэд бензин борлуулалт өсөх байхгүй юу? Өсөн шүү. Энэ үнэхээр хүчтэй ч гэдэг юм те нэг эрэгтэй хүнд нэг гоё мэдрэмж төрдөг. Тийм шүү. Ир хүн ч бас хурдан Benz. Яа. Тэг яалтч нэг цаанаасаа нэг тийм хүсдэг болж таарад байгаа. Тийм тэгээ формула 1 бол ер нь гоё спорт, харагдцсан гоё. Тэгээ ихний хитэн тойрог үзэл тэгэл тэр гол нь ир хүн чинь тийм хурдан юмд байгаасаа. Монголчуудаас тэгээ формула 1-т орох боломж шанс байх уу? Хэцүү дээ. Ер нь нисгчүүлэхэд дунд юу жинхэнэ юу ард чинь үнэхээр мөнгөтэй л байх хэвээр. Жинхэнэ мөрөөдөл юм. Тэгээ жинхэнэ одоо мөрөөдлийн цааш. Манай хэд ч нөгөө Такартай илүү. Тэрэнд оруулаад төрүүлээд идэв шүү дээ. Тиймэрхүү юмд авал сайн. Тэгэхээр ер нь манай монголчууд ихтэй бас цэцэг сөөгөлийн хүртлээ бас яг нэг юм орохоор бас те хөөрхөн явчихдээ шүү. Такар чинь нэг хувь хүний бас нэг юу шаардаад байгаа тий. Тэсвэр төвчээ. Одоо ингээл наад захаас ингээл чатаа нөгөө алдарт ахаасаа асуудал. За жирийн картинг гэдэг жижигхэн машин байдаг шүү дээ мотортой. Тэрийг та одоо хүүхэдтэй авч өгнө. За хүүхэд чинь нэг 10 эдтэйгээс унж эхэллээ. Тэр машин одоо зах зээлийн үнэ энэ дээр бол 20,000-аас 100,000 доллар гэж байгаа байхгүй. За нэг юм нэвтрэрлээ сэлбгийн солино. Дугуугийн солино нэг дугуун дорой халзарна шүү дээ чи одоо өндөр хурд. За тэгээ хүүхэд чинь гоё байлаа гэдэг одоо энэ дээр бол формула 4 рүү орно гэж. 4-ийнх нь машин шивүүнийх нь төлбөр мөлбөр нь 150,000-аас 300,000 доллар гэж. За тэгээ цаашаад үнэхээр гоё байгал формула 3 руугаа орно. Тэгээ 2 руугаа орцсон байхад бүр нилээ ирээдүйтэй 1 рүүгээ орох. 2 руугаа орохдоо дундаж үнэ нь 2-оос 3 сая доллар. 2-оос нэг танигдаад эхэлнэ. Тий 2-оос л танигдсан шүү дээ. Авьяаст бол. Гэтэ энэ ихэнх нөхдүүд чинь тэгэл нөгөө картинг хүүхдээс л танигдаад ингээл дээшээ. Гол нь одоо хөл бөмбөг тоглоход ийм их мөнгө шаардахгүй шүү дээ. Нэг шипи Nike-аас орч нэг $100 авлаа тэрнтэйг нүдэд ижи яг нөгөө карт тэгж унж ингэж бүр биеэрээ ингэж мэдрэхгүй л бол тэгэл хотлаа шүү дээ. 1000 хөрх амтыг би төсөөлүүлээд яах вэ? Дромороо эсвэл гэртээ нэг юмд ингээл яг бодит тэр машиных нь газар нь очиад тэрийг бариулахгүй бол хэцүү байдаг. Тэр чи яг нөгөө зарлага айгүй өндөртэй спорт болохоор багийн хүүхд одоо болох хэцүү. Яалчгүй язгуурт бодлоо. Тий үнэхээр одоо манай аавын гараашнд нэг карт нь байна. Эсвэл тэр формула 3 4 нь тэгээ тийм байж ижил би тэрийг өдөр болгон ухаал энэ яад энэ тэр нь яад ингээл. Леклер. Чи юм ярил л та биз. Льюис Хамилтон Леклер гэдэг юм сайхан залуу байт юм аа. Шүү дээ би Ким Кардашны нөхөр гэж. Хүн ч одоо тэгээ халтарсан Кардашн руу ороод карьер нөөдлөхгүй хөө. Кардашны гараар дамжсан хүмүүс юу карьер хэцүү. Тийм шүү дээ. Би тийм шээ. Ер нь жалгаар Кардашнууд юу яадаг вэ? Гэр бүлэрээ Юу болгонд гушуул үрсэн хүмүүс. гэр бүлэрээ юу гэх юм уу? Гэр бүлэрээ амьдралаа ер нь шоу болгосон хүмүүс гэх юм уу да. гэрийн бүх юм одоо шоу. Ямар ч байсан царайнууд бай тий. За Kylie Jenner Kendall хоёртой бол юм ярихгүй царайлаг бол. Царайлаг. Өнөө чи нөгөөдөг бол бизнестэй. Нөгөөд чи болохоор ингэ сошиал дээр амьдрал нь ил байх тусмаа нэг хоб болж тэрэнгүүрээ мөнгө олж. Би нөгөө бодоод байдаг шүү дээ. Яг Монгол инфлюенсийг татах л амьдрал тийм. Тэгвэл Kim Kardashian ч юм бол Harvard-д сурдаг ер нь санхүүч нөгөө нэг Тэр анх нөгөө найз залуутайгаа тэр 20-т бичдэг гараад манай хүн зүгээр од болсон шүү дээ. Kanye West-тэй үргэлждэг байсан.
Тэрний өмнө нэг хар рэпер залуутай нэг орой болдог юм а бичлэг хийгээд тэрийгээ сошиалаар цацсан байгаа. Тэгснэ санамсаргүй цацсан матцаа. Тэр нь бүүн болоод тэгэл бүү. Албаар сэгдэг баг тийм. Тийм агдаг бол. Санамсарг одоо утас руугаа орсноо гинт бичлэг. Гэхдээ Ким Кардашиан, Кайли Женнер байл жоохон доо аим сараматай хөлтөд л байсан. Бүгд палаа. Тэгээд аав нь бас транс юм ааш эрэгтэй болцсон. Юм биш эмэгтэй байж байгаа эрэгтэй байж байгаа эмэгтэй болцсон тий. Ээж нь ер нь амар тийм бизнесмен вумен юм шиг байл шүү дээ. Монголоор Монголоор бизнес вумен гэдэг шүү дээ. Тэгээд Бүлгүнтэй авгаа. Монголоор Кими чинь тэгээд Ким Кардашиан ч гэхдээ Кани Уэсттэй анх үерхэхтэй амар царайлаг байсан бэл. Тэгээ нөгөө нэг жижиг шажиг хагалгаа илгсээр агаад бүр нэг санаа юм. Тэгээд угаасаа юу яа тэр хагалгааны эмчнэр чинь ч гэсэн ярьдаг гэстэй. Нэг юм өөрчлөл тэгэл дагаад машинаар өртөл нэг юм солиход дагаа солидөг шиг тийм. тэрний хүүхний чинь хамар аманд нь хурцгэр тэр имлэг чинь борлуулалт нөсөд байгаа юм. Тэгэхээр нэг юм солиход одоо чинь нүүрнээс юу солих юм? Солихгүй шүү дээ. Тэгээд эднээс ч бас тэгээ олуулаа. Энэ ер нь л амьдралаа яг дандаа сошиал бүх юма баг 0-д бааж яа гэдгээ бичих нь холгүй. Тэг хүмүүстээ яг амьдралаа гараад ирэхээр тэгээд зарим нь фейлдэд итгэсэн. Эднийх бол гэхдээ фейлдэггүй гэж. Монголжуу маягаар л яваа. Эднээс тэгтээ гэр дотор бас амар маргалт юм байл шүү дээ. Одоо Кандл Женнер одоо work гэдэг нэг сэтгүүлээд шүү дээ. Тэрний нүүрэн дээр гарчлаа гэж бодоход дүү мөн натаар гацаа. Тийм. Дан нэмэгтэй өөр хэрүүл байх юм даа. Амар юм бол зодолтой. Оо наач хоорондоо бүр зодолт нь Халагдaltaа дайм шүү дээ. Тэрийгээ тэгээ ичиххүүр юугүй тэгээ сошиал дээр ингээд. Тэр нөгөө зэргүй амьдралаараа л од болсон. Тэгээ ер нь зөв. Яг айгүй зөв. Тэгээ Hamilton маань тэгээд Kim Kardashian-тай үргэлжлээ. Одоо Kim ч одоо хэдэн хүүхэдтэй юм бэ? Оо Хүүхд гаргасан юм. зөндөө зөв. Тийм. Kanye-гийн зөндөө хүүхэдтэй шүү дээ. За. Тэгээ битгээс. Сүүл Kanye-гээс салангуудаа нэг жүжигчин байдаг шүү дээ. Бараг жүжигчин ч байгаа. Комедиан шүү дээ. Комеди юм уу? Тэр чинь одоо бараг бүх хүмүүстэй үргэлжсэн байшаа бас. Бүх эмэгтэй хүнтэй. Арай нэг гэрэнтэй үргэлжсэн тий. Тэгвэл би бол одоо дотроо Kim Kardashian болж. Тэгэл Kylie Jenner чинь Бухан биш үү? өө эн чинь тэгтээ одоо Америкийн одоо бүх хүмүүсийг цогдолцсон юм байшаа. Одоо Kendall Jenner чинь болонгууд бараг гарааны 5 чахуу NBA тоглогч нартай үргэлжсэн заяа. Амар од тоглогч нартай. Тэнгүүд Kylie Jenner чинь од болон дуучидтай амар олон үргэлжсэн. Тайга хин Travis Scott, Timothy Chalamet гэ миний мэдхийн 3 амар гартай үргэлжсэн баг. Тэнгүүтээ Kim Kardashian ч болонгууд Kanye West тэгээд тэр нэг комедиан байна. Одоо нэг Lewis Hamilton байна. Тэгээ энэс өмнө бол зөндөө. Наа чи толгойтой юм байна. Тэгээ нөгөө углуугны том гарууддаг. Тийм тэгээд нөгөө Chloe Jenner мэрээс үлээвэл ихснэр нь нас тэгэл NBA цагчид магчид янз бүрийн одод модтой тэгээд үерхэл өвчдөг те. Дөө бүр цөмөрлөөс. Хөөстэй. байгаа байж. Кимийн гэрийг ирсэн ч өстэй аим шиг. Бүх одод байгаа байшаа Америк өстэй. Өөд нөгөө хэдэн ч юм тоохгүй юм. Тэг одоо бэлэн л байх юм. Тэг одоо яад. Яхараш тэр аваагаас ийм олгоохон гарчдаг. Өөд одоо манай Lewis Hamilton одоо Бага. Бэдэ. Тэд нэг од бишээ. Тэгээ нэг ах дүүнэртэй гомдоол, их дүүнэртэй гомдоол намайг төрсөн өдрөөр өрөөг. Би нэг хальт үзчихсэн юм байна. Чийлрээ амьдарч байгаа. Enjoy. Гэхдээ энэ нэг бас тэгэл хальт баян байх чинь бас тэгээд бас дотоогийн комплекс аим өндөр өдөө байх. Одоо бүгд тэр section 3 руугаа. Энэ хоп бодолтыг болон гэдэг нээвэл таардаг шүү. Наач цагаасаа нэвтрүүлгийн цаг хэтэрлээ шүү дээ. За одоо энэ дэр миний хадгалснаас хамгийн дөөлөнтэйгээс нэхлэе. За манай Улян Алварez Барсаараа явахаа боллоо. Болсон уу эсвэл бүтсэнгүй юу? Мэдгүй баталгаатай бүр болчихсон. Энэ одоо болцсон л юм шиг шүү. Тэгээ нам болсон шүү дээ. Эннээс хойш энэ мэдээ гэсэн. Өөрөө одоохондоо мөнгөгүй л. Үр зээлээ. Цааш явахгүй гэсэн үг. Хамгийн том мэдээ нөгөө Amazon-ы захирал чинь Ливерпулийн хувьцаа. Тий одоо энд бас дахиад байна шүү дээ. Хувьцаа гэж одоо наач бүр баг багийн авах гээд байгаа юм шүү. Хувь эзэмшээд бүр. Хувь эзэмшээд дийлэн хувийн эзэмшчихээр нөгөө бас худалдаа 8-нд оролцох юм. Дээрээс нь одоо эн чинь бас нөгөө нэг Amazon Prime гэдэг нэвтрүү зурагтай одоо тий нөгөө медиа яадаг. Тэрнгээрээ баг за Премьер Лиг нэг баг үзэх гээд энэ яах гээд энэ тэмрүү хүчтэй орох гээд энэ үү. Ингээд Премьер Лиг бол ерөнхийдөө Америкийн одоо ингээд Netflix хүртлээс тийм яриа гараа явстай хэсэг дараа жилээсээс Netflix-ээр Премьер Лигийг үзүүлнэ гэдэг. Гэтэ мань хүн дангаараа орохгүй юм шүү га тий.
Мэдхгүй. Гэтэл энэний нөхдүүдийг цуглуулад тэр нэг эмтэг гарууттай нийлээд энэ ихэнх хувийг бол авах гэдэг. Гэтэл энэний мөнгө ч одоо баг Elon Musk ч баг ингээд Premier League тэр чигээр нь NBA тэр чигээр нь аван ч хэлээ баг мөнгөөрөө. Тэгэхээр эдгээр одоо тэр нөгөө Английн Premier League бас учиртай ханддаг учраас бас тэгж 100% бол гэхгүй байх гэж бодож байна. Сүүлийн үеийн багуудын эзэдүүд бол тэг 100% нь бол зарахгүй байгаа шүү дээ. мэдхгүй одоо тэр үнэхээр амин Англиар бол зараад байгаа шүү дээ. тийм байж бас болох л. Энд ч бас дахиад сүүлд нэг би мэдээ хадгалсан юм байна. Уржиг дээр энэ Алварес ч бага юу яасан гэнэ. Барса руу явмаар ингэ шахсан гинэ. Өөрөө шахалт үзүүлсэн. Тийм шахалт үзүүлсэн гэсэн нэг юм яваад. За ингээд шахалт үзүүлсэн тоглогч бол бодоо яг тэр шахалтынхаа юугаар далд орохгүй л тэр карьер хилтун хэцүү бол. Баг бол одоо бүр шахаа илүү гарах уу? Тий одоо 8-100 хаагдахад л эргүүлэл өөрийн шахах шээ. Өөрийг нь шахаа шааж. Сандал дээрээс Болон руу чихчих өөрөөс. Амбартаа ичих. байхгүйсэн ч амьдрал үргэлжлэн. За булгнуусан Японы хаалгач Suzuki PSG руу явцсан юм уу? Яацсан. Энд дэр бол битснэр 5 жилийн гэрээ зээлийн юм. Гол нь очингуудаа тоглохгүй байх. Нөгөө Орсчин гарч байгаа шүү дээ. Ийшин тийшин зээлэх байх юм байна уу. Тэгээд зээлж одоо ханднаа л гэсэн үг. Пол Погба Монакодо дахин тоглох болсон. Мань хүний одоо бэртэл хувийн ангиллын сахилга бат энэ хүнийг бол дуусгасан. Яалч гэнэ хувийн сахилга бат байхгүй л дээ манай очсон. Тэгээд гадуур дотор шоудаа л далдагнаа л мод. Харрисон жирмэн их сонирхолтой байгаа. Гэхдээ энэ гэхдээ ерөнхийлөгч нь өөрөө нөгөө нэг ах чи хэлсэн гэсэн шүү дээ. Ингээ баг ингээд бүрдүүлэх хүн болсон гэдэг. Болсон. Гэхдээ мань хүн дээр маш олон давхарсан тоглолч нар ороод ирлээ шүү дээ. Жишээ нь Ферен Торресыг Барсагаас авчих нөгөө Баркало ч бүр багтаа шинжих газар. Одоо уг нь Баркало ч одоо уг нь Ливерпултэй ярьжсэн. Тэг одоо зогсчих одоо хайж мэддэггүй. Харин улам өрчимжээ байгаа юм шүү. Өдгөө надад бол зогсцсон л гэж би санасан шүү дээ. Хитрхи үнэтэй гэж магадгүй. Тэ? Гэхдээ тэр чинь бас 100 мó 90 мэр байл л одоо. 120 30 үү. Диамонд чинь 120 үрчээд байх чинь тийм үстэй Баркало. Баркало юу ш. Өрөхгүй ч гэж магтдаг ш. Нэр комментэн дээр одоо Ямал гэдээсэн. Ямалын өрсөлдөгч энэ жил бол 2-3-аараа төрөн гарсан байгаа. Тийм шүү дээ. Ямал Ямалтай одоо өрсөлдөхийн тулд одоо баг дотроо өрсөлдөө үүссэн. Үүн дээр нь өөрийнх нь байран дээр Германаас Дортмундын Диамонд хин ирсэн. Адиеми ирсэн. Дээрээс нь эсрэг талд нь одоо нөгөө нэг Ньюкаслаас Гордон ирсэн. Үнэш ер нь Ямалыг янзлчих хүмүүс ирсэн. Ямал өрсөлдөгч клуб дотроо бол үүссэн. Дээрээс нь Реал хамгийн гол Реал баг нь Диамондыг авдирсан. Диамонд бол Vinicius Junior, Mbappe хоёрын нөгөө талд нь гарч тоглох байгаа. Тэгэхээр яг Ямалын байран дээр л тоглох гэдэг. Одоо Ямалыг цааш нь харуулах юм байна л та. Тэгэхээр бол одоо жинхэнэ өрсөлдөөн гэвэл Ямалт хамгийн ойрхон нь Диамонд. Думдора хоорондоо ингээд нэг учир зүг олох. За энэ бас нэг юм байна. Юу Алисон Бекер ч одоо Ювентус руу дараагийн 100 явах гэдэг нөө гэсэн нэг тийм гараад л дээ. Ер нь явах эрхийн Ливерпул өгчөөд байгаа. 1-2 жилээр л торгоогоод байгаа шүү дээ. So энэ бол 27 он л гэж байна. За тэгээ энэ цаа маань одоо 120-оор явчихлаа да. Баг явцсан. Тий одоо араар бол явчаад байна тий. Тэгээ яг Альбиос тийм гараагүй ч гэсэн хүмүүс бол 120 сая доллар л гэцэл. Доллар юм уу? Евро юм уу? Энэ еврогийн тэмдэг байсан. I'm sorry. 120 хүрч шүү дээ манай. Тэгээд энэ угаасаа Баркало чи болцсон юм шүү. Deal close гэдэг нэг юм би хадгалц. 7 цагийн өмнө орсон юм биш. 125 гэсэн гэж шүү дээ. үнэтэй дээ. Тэгээд Ливерпул ч бас арай юу гэж байл. Заас арай энэ дөрөвхөн бас бэлдээд юмдаа бэлдээд хадгалсан байд. Энэ нэг юм гараад ирцээ л. Манчестер Юнайтед бас аргаа бараад хөрх юм нэг авах тоглогч мөнгөн дүнд нь олдохгүй байгаа учраас нөгөө Рашфордтай бас тоглох их юм өгчлөө. Шинэ бас нөгөө Тоттенхэм ч бас хүн авцсан юм шүү. Тоттенхэмийн 8 дуусаагүй энэ ч зумгруулж байна. Мөнгөийг цацж байна 8 дээр. Эзэн нэг ямар хүн байд юм бэ ер нь. Тийм үү. Тоттенхэмийн Монгол дэх фэнүүдэд одоо баярлж байгаа гэсэн хөлөөрөө алга ташаад. Ороос энэ захирлаас бас ийм их мөнгөнд нэг үлрэл гардаг аа нэр бас гайхалтай. Харин тий. Хамаг орлогоос салтаацсан хүн одоо ингээд сав тавилаа.
2 өдрөл дараалаад 15 дугаар Тоттенхэм ингээд Салтаа сам инээж байгаа. сал тавилаа. Салтаа сам ихээр Мөнгөийг шүү бараа солгоог бол цацж байна шүү. Толгойтой болгоныг л авч байна нэрээ. харин толгойтой өстэй болгоно. Уулзлаа л гэдэг. За асны хэдэн цагийн өмнө мэдээ Leicester City-г тэр чигээр нь зарна гэдэг хэцээ хэлсэн. Эдгүүшний таамаг гэдэг тийм. Аа? Эдгүүшний таамаг. Энэ л гэхдээ ер нь зарах гэдэг байгаа л 230 сая доллар. Доллар юм уу яваач. Одоо бас гайхамшигтай Премьер Лигт үнсэлжингийн үйлрийг биелүүлсэн. Гой тоглогчдыг гаргаж ирсэн. Тэгээ шүү дээ одоо бэлгүү ахын багийн хүн байна. Одоо гавьяат байна. Жинхэнэ калачаар алдарсан Хари Магуайрыг авлаа. Араас нь чи Махрезиг Сити зарлаа. Кавирцлж агентаа солилцсон гэж. Моса Сисоко гинү. Энэ Франц агентийн доор байдаг хүмүүс нь Дембеле, Дүвэ, Баркала, Черки юу ч гэнээс цуглуулсан юм байна. Ер нь клубтэй л үүсэж байгаа. Хаалт чи Манчестер Ситид байгаа л бастай. Баа шүү. Сая Солонгостойгоо яваа. Амарч байгаа. Одоо дэлхийн аваргараас нэлээд шартаац одоо амарна үз. Шинэ new balance ямар байгаа вэ? Амаргуумаа гэхэд бол цаатга чинь талбай дээр тоглоулаагүй байх. Энийг хартай. Хөдөлгөөнтэйгээ битээ үүд нэг. Чи бити вандуулах гад байна. Энэ сувг юм эхлэх байхад болдог дуусах чинь. Эхлээгүй байгаад хийл даа. Хаалт хийч гэдэг. Бүр сэнэл болгоо шаач. Нэ Ферен Торрес ч бас PSG-р явц те. Би сая хэлсэн шүү дээ. Ферен Торрес ч одоо Paris Saint-Germain руу явсантай холбоотойгоор Баркалагийн байр чинь. Тийштэй. Чи сэрэлтэй. Үгүй миний оюун санаа ажил дээр үлдсэн. Гашаас. Зөөр өдөр өөр ярих энэ арга үзэж байгаа юм хартаа та. Харуултаа билгүнэ. Ийм үзээс очоо подкаст явж хад ийм үзэл энийгээс согод хаж.Аач орол амаа ингэж Таны юу чи нэг тавьлаа шүү дээ. яах гэж байгаа юм бэ? Одоо тавьчих. Наа чи ингэж хурдан алтуурны эдит хийнэ гэж юу байсан. Эдит хийх байх. Том нийтээ юу вэ? Өөр одоо юм байхгүй шүү дээ. Одоо ингээл ерөнхийдөө тэгэл нөхөрсөг тоглолтууд болсон байна. PSG шүрдсэн байна. Хамгийн том мэдэн л одоо Amazon тий. Amazon тийш ихэнх хувьцааг нь авах гээд байна. Гарч ирэл тий. Энтэй бас нэг Мика Гот ч л энэ бас PSG авцсан гэсэн. PSG илүү хүн авсан. Гэтэл яг таны хэлсэн байршил нь бүгд ихтэй давтлагч нар л байл шүү дээ. Урдуураа л. Ер нь тэднэрт лигтэй. Урдуураа 10-аар нэг жоохон хүүтэн салхи сийгээд нэг 10-аар жоохон хүүтэн байна нэг. Араар цонхон жоохон онгорхой байна. Тэр арын цонх онгорхой байна нэг. Ясыг онгорхой байна гэхээр нөгөө шумуулны тор тавьцээ. Харин тийм. Агаар нь чөлөөт. Араас жоохоос нэлийн гошлог зуулттай л байна да. Зах зээл дээр бол гэхдээ яг хамгаалагч нар ховор байна. Тэгээд хитэн том нэрнүүдээ наашин цаашин бэртэлтэй гимтэлтэй аригч байдаг. Түрч хамаа алга тэгээд аваал байна. Орондоо солиод 10 хож хаашаа явуулаа гэрээгээ сонгочлоо. Дэлгүүл рүү явуулаа. Өч тэр яг нөө салаах нөгөө нүний цойрч хөөрхийн нөгөө нэг Туркийн транспорт тэр нэрээ гоё байсан шүү. Салаах нүүнээ сойр андууд өстэй. Тэнэр байх чад очиж ганцаг дөрвөлөхөр болсон тий. Нэр нь бас сүртэй юм транс юу ч гэнэ амар. Транспорт гэх тийш явчих. Транспорт явуулсан уу? Тийм салаах байх чаа гэж бодоод. гүү штэ салаах яваад нүнийц чи хоёулаа. Тэгвэл трансформерс. Трансформерс Optimus хаана. Гарах чэнд биш. Чи битээ вандуулах гэдэг та. Юу би яасан гэж бодсон. Транспорт ч юу илээ. Тараас чэнд. Трансформатор терминал Нэг юм цэнхэр голтой нэг улаан хуран баг байдаг. тийм ээ салаахын шинэ баг гэл. Бүгдээ. Салаахын шинэ баг гэл хайхаас та энэ. Энэ одоо 6.3. Тийм Trap Sports юу ямар хэцүү нэртэй юм бэ? Trap за болдоо эхлээд нөө. Арай олон аваргуудын лиг үзснээр би уншихгүй. За та хэлээ. Чи эхлээд нөө. Чи Чи хараач гэнэ. Түркийн нэг хитгэн томчуудын л нэг. Аа. За унштай. Тара Занспар. Биг нь ити унш. Шүү. Транс. За би уншия. За. Trap Sports юу вэ? Trap Sponsor юм уу? Биг нь уншихгүй юм шүү. Тара Занспар юм шүү. Transformers юм шүү дээ. Энэ нөгөө Туркийн баг энийг яг шууд бүх үсгийг нь алдахгүй уншин. Трабзонспор. Трабзонспор. Ямар хэцүү юм бэ? Миний хөө хаашаа явсан гэнэ гэхээр Trabzonspor гэх Transformers гинөө Trans гинөө. Тэр гоё трансформатор гэдэг баг руу яваад одоо тэндстэй илгийг авнаа. Тэг. Ер нь Туркуд хөөрхөн болчихжээ. Туркуд мөнгөтэй болсон байна. Тоглогч нар өөрсдөө нөгөө Европоос явахгүйгээр Европын тавцанд тоглох боломж нь тэр. Магадгүй. Хамгийн гоё юм тэр байхгүй.
Туркд очичоор цалин боломж юм. Фэнүүд нь хүндэлдэг тий. Тийм. Тэгээд нөгөө нэг юуны одоо Tranby's on SR. Наа чи англиар уншаад шүү. Туркээр нь уншаад шүү. Стжоны уур амьсгал маш гоё. Турк Тийм ч шүү өөрөө маш гоё. Тэгээд дээрэс нь соёлон байдаг учраас хөл бөмбөгчтэй байна. Тэнд очиж бас нөгөө нэг тэнд очиж карьераа ингэж гоё Европын тавцанд босгох боломж бүрддэг байхгүй. Эдгээр чи аврагуудын лигт орчтой. А тийш. Тийм. Галатасарай, Фендербахча, Трабзонспор Фендербахчи. тийм орчдог байхгүй. Тэгэхээр А тэндээ бас дараа нь бас нэг хөрхөн багд яачаад бас буцаа нахих гэдэг шүү. Бас нахиж болно аврагуудын шүү. лиг дээр гоё үзэхээр байгаа. Тийм шүү. Бас нахиж шүү. Бас тийм шүү. Гоё ихгүй. Каварцэлаа нэрээс 90 хойх юм. Үгүй Америк явчихаар хэцүү. Тэгээд Америк шууд миссил. хэцүү тий. Тэгээд Өрсөлд нь хэр миссил шүү. Өөр хэм байгаа. тийм дутуу хагас нэг Европтой бас нэг өөрийгөө бас үзүүлчих гэсэн нөхдөд чинь бас тэгээд Туркээр яваад байна л та. Тийм байгаад чи. А 40 эдтэй өнгө чи харалт. Чи өөрийнхөө биеийг хар. Рональдо ч ингээл гоё божин барах шүү те. Энэ бол нэрээ Юу шиг л харагдаад байх юм нөгөө танаас яах гэдэг. А за өнөөдөр ингэ дуусглаа. Өнөөдөр за сүүл хаалттай өгөө. Баярлалаа. Заалттай өг. За болдогоос. За баярлалаа манайхаа үздэгт баярлалаа. Манай доор комент бичдэгт баярлалаа гэж. За миний зүгээс хэлэх хүн нэгэндээ хайртай байгаарэ. Нэгнийгээ хүнддэг байгаарэ. Тэгж л хэлээ да. За таны зүгээс. Юм сүртэй юм. Муулхан доороо муулаарай. Чиний зургийг тавьчих гоо чаа муулал яа. Тэгээ битэрийг одоо Би муулаа. одоо хаяа. За та. За тийм. Одоо тэр комментийн сайн муу ч яг энэ чинь бас нэг талтай эрхчлээ. Гэхдээ хараад За би энд зогсоолоо шүү. дээрээс нь тийм факттай бас тийм шүүмжил маягаар комментээ бичвэл зүгээр. Тэгэхгүй нөх одоо хараад чичээд их юм байхгүй. Хамгийн гоё юм нь юу гэхээр эх 7 оны хагас өдөр Английн Премьер Лиг эхлэх гэж байна. Тэгэхээр одоо ингээ хөл бөмбөг маань эргэн ирлээ. Хөл бөмбөг маань эх жилийн 5 сар хүртэл бидний одоо ингээ сайхан баясгах нь байна. Хөл бөмбөгийн 8 бол одоо 2-7 хоног юм уу? Хэдхэн хоногийн хугацаа үлдсэн. Энэ үе дээр жинхэнэ хөшгөний цаг бузар юмнууд явдаг. Тэгээд ингээ дараагийнхаа дугаараар уулзцгаая. За хүн зүгчтэй баяртай. Чус. Бай бай. Чао. Чио хятар мэдлээ. Тийм юм. Нихан. За тэгээ манай болдоо шефи ажилладаг. За